Хэрхэн мөндөд үзэгчтэй бидний зүгээс бэлтгэн хүргэдэг Тэмээний баяр наадмын нэвтрүүлэх шин дугаарыг үзэгч та бүхний хүрээлэхэд бэлэн болоод байна. За энэ удаагийн нэвтрүүлгээ бид бүхэн Өмнөгов аймгийн Мандал Овоосмын аймгийн хошоо аварга Тэмээчин Сэрэгийн сугар сүрэнгийн нэрэмжт болон за түүний ажицээ алдар туяачдын цолны мэлалах баяр наадам за их говийн урд галын уяаны бас нээлтийн арга хэмжээнээс бэлтгэн хүргэж байгааг үзэгч та бүхэндээ тулахад таатай байна. За Монголын Тэмээн соёл уралдааны түүхэнд анх удаага Тэмээний уяа галууд шинжлэн зохион байгуулагдаж үйл ажиллагаагаа эхлүүллээ. За тухайлбал Өмнөгов, Дорногов, Дундгов гэсэн 3 аймгийн 9 сумын уяачтай хамтарсан их говийн хурд хэмээх гал доос Тэмээн соёлын уралдааны түүхэнд байгуулагдаж за энэхүү доос нээлттэй уралдаанаа хийж за энэхүү уралдааныхаа хүрээнд доос олон үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгааг дуулгаад таатай байна. За их говийн хурд галд аймгийн алдар туяач цолтой 4, сумын алдар туяач цолтой 7, за шинэ залуу уяач 5 гэсэн 16 уяачийн бүрэлдэхүүн төгөөр байгуулагдлаа. За баяр наадмын хүрээнд 3 насны хурдан тэмээний уралдаан, за хүндэтгэлийн үйл ажиллагаанууд зохион байгуулагдахаар болсон юм аа. За ингээ баяр наадмын аль биесны нээлттэй арга хэмжээ болж, за нээлттэй арга хэмжээнд за Өмнөгов аймгийн Мандал Овоо, Цогтовоо, Дундгов аймгийн Дэлгэр хангай сумдуудын заагт байрлах энэ сайхан нутаг орон дээр зохион байгуулагдаж, за нээлттэй арга хэмжээний эхэнд их говийн хурд галын тэргүүн за нарийн бичиг уяачид за галын уралдаанч хүүхдүүдийн за баярын жагсаал орж ирснээр за баяр наадмын нээлттэй арга хэмжээ бас ёсол төгөлдөр хийсэн юм. За нээлттэй арга хэмжээнд за сум орон нутгийн багийн удирдлагууд болон за Дэлгэр хангай сумын засаг дарга хөлзий жаргал тэргүүтээ албаны хүмүүс за баяр наадмыг зохион байгуулагч аймгийн алдарт уяач сугар сүрэнгийн Төвшин баяр аймгийн алдарт уяач Төвдөн дэржийн ууган баяргууд тэргүүтээ уяачид болон за их говийн хурд галын тэргүүн хоёуны эрдэнэ булган тэргүүтээ бас албаны хүмүүс бас оролцож баяр наадамд хүрэлцэн ирсэн нийт хүмүүстэй мэдлэгээ төвшүүлж өгүүлж за мөн энэ сайхан баяр наадамд өргөлөн ирсэн урлаг соёлын хүмүүс маань за мэдлэгээ төвшүүлж сондрын мэлааж байсан юм аа. За ингээд эрхэм мөндөд үзэгчид та бүхэн за өнөөдрийн сайхан баяр наадмын аль биесны нээлттэй арга хэмжээг хүлээн авч үзнэ үү. Хурамсгалсан таагүндээ энэхүү өдрийн баярын наадмынхаа үйл ажиллагаанд оролцож байгаа та бүхэнд урамсгалсан ах トゥ төрөл уяачд эдүгдийнхэн сайн сайхныг хүсье. Бурхан гэж юм алдаршуулж байгаа энэхүү наадмынхаа ачизэнэр өр хүүхдүүдийн алдаргаа яг тэмдэглэж байгаа мэддэгдэн энэ наадмыг нээснийг мэддэгдэе. Дундгов, Өмнөгов, за ингээд Өмнөгов аймгийн Мандал Овоо, Цогтовоо гэдэг олон сумдуудын
хамтарсан нэгэн ах トゥ ус болсон улсууд цуглаж ургийн сайхан наадам дээр нь бол одоо Тэмээн зүрэг гэдэг энэ сайхан амьтныг алдарч явуулж энэ сайхан амьтныг хурдан угшлыг бий болгож ажиллаж байгаа олон одоо 10 одоо аймаг сумын алдарт уяачдынхаа медаль наадмыг хийж байгаа та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүл мэдчилж байна. Далангийн зоо энэ датг дээр одоо 3 сумын олон одоо сумдуудын хамтарсан юм наадам хийж байгаа баяртай байна. Тэгээ Тэмээн зүргийг өсөж хүмүүжүүлэх энийг хөвөлсөд хов нөмрөө оруулж байгаа үеийн алдар тэмээчд буурлууд залуугийн тэмээчд та бүхэндээ сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Зээ манхан шаргалговын зах хязгаар нутаг Мандаллова сумын Баян Ушуугийн авраг малчин алдар цайлчин алдар хүндийн эзэн болсон авиа сүлхийн ундраг болсон сэрэгийн сүгэрсэн ээж таныхаа агуу нэгэн түүхийг хуваалцаж Тэмээн олон сүргийнхээ дэргэд түүхийг үтээж тэмдэглэж байгаа юм бизээ. Зээ аралхын удам нутагт алтан шаргалговын ажил үйлсэн дэлгэрч амьдрал ахуйн хөгжиж байх үед ард малчин сэрэгийн хоёр дахь охин болон мэндэлж ахваалсан баатай сэргэлэн хэмээн дуудагдаж анхны багнасаа эцэгхийн хайр халамжинд өнгөрүүлээд үеийн олон нөхөдтэйгөө нийлэн үлгэр домогт гадагтай адил чулуу өвдүүдэн тоглож ишиг хураг хариулж гүйсээр эрдэм номонд суралцах их талай төлөвн Мандаллова сумынхаа баг боловсролын сургуульд мэдлэг оюунаа хөгжүүлэхээр 4-р ангийг дүүргээд аав ээжийн хамтаар мал маллах ухаанд суралцсан мартагдашгүй сайхан дорсон дүүрэн жилүүд өнгөрч хөдөлмөр нэгдэлтэн нэлсэн орж хорвоо тусгүй хоёр бүх тэмээгээ өсгөн үржүүлж унаж номхруулж уян зөөлөн болгоод сайл сүндэн сурган сум орон нутагта өнтэй тус нэмэр хүргэж явах аатай залуу насандаа ажил чичээнгүй зангаар 6 хүүхдийг өсгөж хүмүүжүүлээд үр хүүхэдтэй өөлөс сүхний дээдийг сургаж мал маллах ухааныг сэтгэл зүрхэндэн шингээсэн сайхан энэ буурал маань нэгдлийн олон тэмээг нэр цэвэр маллаж насаараа ярих түүхүүтэй шурц урдан хөлгүүдийг уйд сойж уралдаж суруулгах ухааныг нь өвлүүлээд өөрийн төрсөн хүүдүүд өөгүй цэвэрхэн октын нөхрүүд нь эвсэн нэгдэж Эрдэнэ уулган дэргүүтээ их говийн хурд гал уяагаа байгуулад аймгийн алдарт уяаш 4-тэй сумын алдарт уяаш 7-оор төрөн гарсан байгаа билээ. Зээ Тэмээн модлох хугацаанд төл алдаж үзээгүй төвшин сайхан ээжийг минь төр засаг нүмлээд төв дордон байгуулгын 5 жилийн гавчгаачаар шигнаж аймгийн авраг Тэмээн чинээ ахин дахин баталсан алдартай Монгол орны минь төрийн дээд чигнэл толох алдарт ихийн 2-р одон энгэртэн гялалзаж жилийнхаа амжилтыг баталгаж баярын бичгээр олонтой шагнагдсан жижигхэн буурал ээжийн минь алдар гавьяа нэхвэлээ. Зээ 100 түүхэттэй заяа төвшин Монгол орны минь зузаан түүхийн хуудсанд нэр алдраа үлдээсэн төр улсынхаа төлөө тэмцэж явсан настан түмэн олныхоо төлөө хөдөлмөрж явсан настан өрөөч биднийхээ хожмын жарлыг бодож үндэс эсэнчлийнх нь хевжэгийг нь дагаж үзүүр үгүй амьдралд нь гондож хандаж явсан үйзэн буурал хорвоодон цовж жаргаж утсан хатуу өнхөн хорвоодоо хал үзэж ухаацсан хүндэл сайхан таам нь хүний өөрийн гэж халгаж ялгаж байгаагүй хайрлаж инкриж өсгсөн хөөрхөн буурал минь хүч дэлхийгээс минь дутуу нүггүй билээ. Зээ тэнгэр цуугаа ээж таныхаа тэнүүн сайхан заяаг түшиж түмэн олон хөгдөөчин Тэмээн олон сүргийнхээ дэргэд төвшин сайхан үлийг тань үргэлжлүүлээд алтан шаргалговтой аж аргалаар дуран алтан нар шиг гэрэлтэж 10 будаа шиг дэлгэрч хойдуулын цэцэг шиг батар нүгжиж бөөрн нарвжиж баян сайхан хангайда баяжин дэвшиж амьдрахын өлзий өвлөгтэй нөрөөлийг өөдөөд нь өргөн барж дэвшүүлэн айлтгая. Өмнө говь дунд говь гэж хоёр аймгийн за бас 10-аад сумдын Өмнө Говь аймгийн бас олон сумд байна. Дэлгэр хангаагаас бас ирсэн уяачид Тэмээн уяачид байна. Тэгээд Тэнгэр говийн Тэнхэд заан гэж нэрлэгддэг алдарсан Тэмээн сүргээ уйж хурдны чиглэлээр нь үржүүлэх мөн сайлсуу ашиг шимээр нь үржүүлэх гэсэн их зорилгын өв соёлыг тээж яваа. Монголчуудын нүүдлийн өв соёлыг тээж яваа. Та бүхэндээ бас талархаж байгаа илэрхийлье. За мөн сэрэгийн сугар сүрэн агсан-ыг алдаршуулах наадам тэдний ах トゥ төрөл төрөсөд үр хүүхдүүд дундаас төрөн гарсан 11 алдартын наадам алдартуудын мэлалга наадамд хөрөлцөн ирсэн та бүхэндээ баярлалаа гэдгийг илэрхийлье. Тэгээд Oh
За энэхүү өдөр энэ сайхан наадамд хүрэлцэн ирсэн та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За аймгийн хошоо аварга тэмээчин Сугар сүрэн агсны алдрыг алдаршуулах мөн одоо говийн их говийн гал хэмээх энэхүү галыг нээж өнөөдрийн үйл ажиллагааг эхлүүлж байгаа их говийн голон хамт олон Сугар сүрэнгийн төвшин баяр бэлэг сайхны эрдэнэ жимгэгч та бүхэндэн одоо цаашдынх нь ажил үйлсэд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье өрөөе. Ингээд одоо тэмээний өв соёлын тээгч хурдан тэмээгэн уйцээж уралдуулдаг мөн түүнийг шимтэн үздэг та бүхэндээ сайхан наадаарэ гэж хүсье. За ингээд би тэмээчин ээжийн отхон бэрнэ. Ингээд хорон цагаас нь та бүхэндээ өөрийнхөө цагаас нэгэн шүлгээр мэдчихэд ишвэя. Хөхөд аавн тэлгэн харийн өнгөртэй аавуудын дэвэн хүүдэн баривчлах ухаан сарвал ижинэрэн дэвэн дуугай хатаа мэдэх их орны өргөжлийн дэвэн дэндүү сайхан бүхэн эндээс тэхэлдэг их ормон энд байна. Аавын бодол зэрэгдэн тууш намайг хүлээдэг адуу янцгаах талд оршин хөлжөөш намайг хүлээдэг тааны өнөртэй талмын цэцгэн зам татууш намайг хүлээдэг тосоод л огсон гэдэг нөтг минь хайрааран далж намайг хүлээдэг өвгөн хөхөөсөн тэргүүнээ нэхэж намайг хүлээдэг ээжийн нөргсөн цааны дээж агаар царцж намайг хүлээдэг ялгаа багын минь нар шин хадгалж чулуун тоглоомод эзэнгээд ш намайг хүлээдэг илж ус сайн оршлон тэр чигээрээ намайг хүлээдэг элэс толгой хөндөй талууд минь өв сургам дараан гойж байг эрдэт мал сүрг минь таагараа нэдэшиж байг эцгийн захаастай голом бүхэн өргөж өдөм байг энгүү бүхнийг цогцоох их ором минь амар амгалан оршгэ хүм малгүй ундаалдаг ашаан ус өргөж байг хэрийн араатан ан амтан бүхэн айдас үгүй тайван байг мишэн ургадаг наранг хаймар тайван аргамжлаг айл бүхэн эдгөтэн байг миний нутгийн сайхан бүхэн амар амгалан оршгэ аавын хөргээд ирхийн учир их ормын бүтэн байг алсан жигсэн онож гიშхийн учир их ормын бүтэн байг ансан жигтэйжи хүүгэн хүлээхийн учир их ормын бүтэн байг адуундаа мордгож үүр хаяахын учир их ормын бүтэн байг малчин түмэн оршихын учир их ормын бүтэн байг мөрөөдөл хүснэ хязгааргүй учир их ормын бүтэн байг уулга алдахтан бижигэн дуудагч унсан газар угаасан ус тавихын учир их ормын бүтэн байг Сэлдэж ядарсан таны ган дуудны хөрмөн сэвшээ хонгор салхийг тань захин тань руугаан ярна сайхан бүхнийг рөөж өргөж таны ган дурсаар сүвэлсэн өчиг тасарсанч таньдан шингэнэ хөрмөнэ За Өмнөг аймгийн Мандал овоо сум Цогтуу сум Дэлгэр хангай сумын энэ сайхан нутаг дээр зохион байгуулагдсан. За Мандал овоо сумын нэр тэмээчин Сэрэгийн Сугар агсны нэрэмжит болон за алдар туяачны цолын медалга за түнчлэн одоо их говийн хурд галын нээлтэн зориулсан баяр наадмын нээлттэй арга хэмжээ бас өргөн дэлгэр сайхан үргэлж ирсэн. За энэхүү арга хэмжээнд бас 11 одоо алдар туяачи ах トゥ төрөл төрөсөд нутгийн олон түмэн за баяр наадмыг зорин ирсэн одоо уяачид бол өргөнөөр одоо бас баяр наадмынхаа нээлттэй арга хэмжээнд оролцсон байгаа. За баяр наадамд бол нийтдээ Өмнөг аймгийн 15 сум за дундгов Дорноговын уяачид одоо хүрэлцэн ирж оролцсоноор баяр наадам бас олон талын ач холбогдолтой өргөн дэлгэр одоо зохион байгуулагдсан юм аа. За баяр наадмын одоо нээлттэй арга хэмжээний үеэр олон сайхан хүндэтгэлийн үйл ажиллагаа зохион байгуулагдсан. Нэг нь за Сэрэгийн Сугар ахрын агсны эгч одоо Сэрэгийн мөнх чулуун хэмээх одоо
өндөр настам өнөөдөр одоо их говийн хурд гал хэмээх одоо энэ сайхан галыг үүсгэн байгуулж байгаа өөрийнхөө ураг удмаас төрөн гарсан цолныхоо мялалга баяр наадмыг хийж байгаа улс аймаг сумын алдарт уяачдаа хүндэтгэл үзүүлж өөрийнхөө ерөөл буйныг хайрлаж улам их одоо амжилтыг үсэн өрөөж ирсэн юм аа. За энэ одоо ураг удмынхан бол эртээр үеэсээ тэмээх хэмээх тэнгэрлэг амтныг атуулан маллаж тэмээнийхээ ашиг самыг хүртэж нутаг орондоо эрдэнэ сүргээ маллаж их орон нутаг орныхоо хөгжил цэцгэлд үнэтэй өвнөмөр болж ирсэн эрхэм борлууд юм. За энэ жутгаараа одоо бас энэ ураг удмаасаа төрөн гарсан тэмээг ой чордлууж нутаг орныхоо нэрийг ураг удмынхаа нэрийг гаргаж олон сайхан амжилтын эзэн болж байгаа алдарт уяачид дүүнартаа хүндэтгэл үзүүлж гарын бэлгийг одоо гардуулж одоо ерөөлийн дэдийг өргөн барьж байсан юм аа. За ингээд одоо 100 насыг одоо хөрж ба эрхэм сайхан буурлын ерөөл доор сэтгэлийн энэ сайхан авшиг шингэсэн бэлэг дурсгалын зүйлийг дүүнартаа өгсөний дараагаар нь бид өхөн одоо бас цэрэгийн мөнхчүлэн бууралтаа уулзаж за баяр наадмын сэтгэлийг нь сонссон юм аа. За сайхан үүсэж гэнэ үү та? Сайхан үлжиж байна. Тавлаг сайхан үлжиж байна уу? Сайхан. За тэгэхээр өнөөдөр одоо сугар сүрэнгээ таны эрхэм сайхан дүүгийн одоо өр хүүхдүүдийн наадам болж байгаа сэтгэлээ олохгүй та. Тийм байна. Би маш их баярлаж байна. Энэ наадам хийж байгаа үрүүгэд ачидэн төрөгсөд түмэн олонда маш их баярлаж байна. Монголын тэмээн соёл уралдааны түүхэнд тэмээ уралдааны анхны одоо гал уяаг байгуулсан. За их говийн хурд гал уяаны хамт олонны зүгээс баяр наадмын нээлттэй арга хэмжээний үеэр бас олон сайхан хүндэтгэлийн үйл ажиллагаануудыг зохион байгуулж байсан юм аа. За тухайлбал их говийн хурд галын уяаны тэргүүн, за Өмнөг аймгийн Мандал Лаваа сумын угуул, Далан задгал сумын Ариата оюуны Эрдэнэ булганы зүгээс за уяаныхаа одоо уяачдад хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардуулж, за цаашдын одоо хамтын ажиллагаа, уралдаан тэмцээнд нь амжилтын дэдийг одоо өгсөн өрөөсөн юм. За энэ зур одоо та бүхэндээ их говийн хурд гал уяаны одоо танилцуулгыг одоо хүргье. За их говийн хурд гал уяан, за говийн 3 аймгийн за 9 сумын одоо уяачид та тэмээ сонирхчдын одоо бүрдсэн гал уяа юм. За удирдах одоо зөвлөлтөй их говийн хурд гал уяаны тэргүүнээр Өмнөг аймгийн Мандал Лаваа сумын угуул, Далан задгал сумын Ариат оюуны Эрдэнэ булган ажиллаж байгаа бол за удирдах зөвлөлийн гишүүнээр ийм аюуш, за галын уяаны тэргүүлэгч удирдах зөвлөлийн гишүүнээр аймгийн алдарт уяаш Төвдөм Өндөржин Ууган Баяр, за Нэгтлэн бодогчоор Болор Цэцэг, за нарийн бичгийн дараагаар Мандал Лаваа сумын угуул, уяач Эрдэнэ чимэг одоо тэргүүтэй хүмүүс одоо ажиллаж байгаа бол за уяаны зөвлөх уяачаар Өмнөг аймгийн Мандал Лаваа сумын Ариат аймгийн алдарт уяач Сугар сүрэнгийн Төвшин Баяр одоо ажиллаж байна. За уяачаар Цогццын сумын аймгийн алдарт уяач Галсангийн Дамжи, аймгийн алдарт уяач Өмнөг аймгийн Ноён сумын угуул, Баярагийн Хүрлээ, за сумын алдарт уяач Өмнөг аймгийн Баяндлаа сумын Ариата Цэвэндэрж, сумын алдарт уяач Өмнөг аймгийн Цогтуу сумын угуул, Төвдөндөржин Хосбаатар уяачаар сумын алдарт уяач Цогтуу сумын угуул, Бямсрынгийн Улан Баяр, за Дэлгэр хангай сумын алдарт уяач Нямын Отхон Дэлгэр, Цогтуу сумын алдарт уяач Төвдөндөржин Уланбадарах, Цогтуу сумын алдарт уяач Ууган Баярын Пөрөвдва, Мандал Лаваа сумын алдарт уяач Төвшин Баярын Төвшин Төгс, за Залуу уяач Дундгой аймгийн Дэлгэр хангай сумын уяач Сүхбаатар, Дорногой аймгийн Мандах сумын уяач Шинэ Баяр, Дундгой аймгийн Үлзий сумын уяач Төвшин Баатар, Дундгой аймгийн Үлзий сумын уяач Цагааны Наранхүү гэсэн одоо уяачид маань энэ сайхан одоо гал багтаж за уралдаан наадамдаа бас оролцож галынхаа энэ сайхан үйл ажиллагааг дэмжин одоо оролцож байгааг та бүхэндээ дуулахад таатай байна. За энэ жутгаараа одоо галын тэргүүний зүгээс өнөөдрийн одоо баяр наадмын үеэр галынхаа уяачдад одоо хүндэтгэл үзүүлж одоо гарын бэлгийг одоо гардуулан өгч баяр хүргэсэн байгаа. За өнөөдөр одоо галын тэргүүдэд уулзаж баяр наадмын сэтгэл гал уяаны талаар нь ярилцлага хийлээ. Ер нь одоо их говийн хурд гэдэг гал маань одоо бас байгуулагдлаа. Энэ галын одоо тэргүүнээр одоо бас та бас ажиллаж байна. Тэгэхээр энэ галынхаа тухай бас зорилтын тухай бас ярихгүй тийм. За тийм бид нар одоо энэ Өмнөг аймаг, Дундгой, Дорногой аймгийн нийт 17 уяач нар нийлээд нэг энэ их говийн хурд гал уяаг үүсгэн байгуулсан.
За 2025 оны 10 сарын 22-нд үүсгэн байгуулсан. Үүсгэн байгуулснаас хойш бас нэлээд тодорхой хэмжээний амжилтуудыг бас үзүүлж байна манай уяаныхаа. За одоо үүнээс тэгээд ер нь нэг жилийн дараа бас нэг амжилтуудаа гаргаж шилдэг уяач унаач хөхөд тодруулах нийт ерөнхийдөө Улас аймаг бүс жижиг одоо орон нутгийн наадмуудынхаа амжилтуудыг бас дүгнэж ингэж явах зорилготой байж байна. За тэргүүнээр нь бол оюуны эрдэнэ улмын бие ажиллаж байгаа. За манай удирдах зөвлөлийн гишүүнээр аймгийн алдарт уяач Дамжигын гэрийн хүн Аюуш гэж өндөр насны сургууль хүмүүжүүлэгч байдаг. За аймгийн алдарт уяач Төвтөндөр Жууган баяр бас манай удирдах зөвлөлийн гишүүн байгаа. За ерөнхий зөвлөх уяачаар бол Сүгүр сүрэнгийн Төвшин баяр байдаг. Гал уяаны удирдах зөвлөлийн гишүүнд манай гал уяаны нарийн бичгээр бэлэг сайхны Эрдэнэ чимэг ажиллаж байгаа. За гал уяаны одоо санхүү нэгтлэн юугаар бол аймгийн алдарт уяач хүрлийн гэрийг боловч цэцэг ажилладаг. За тэгээд галмаа сайхан байгуулагдаж наадам цаахан боллоо. Та бүхний зохион байгуулсан наадмыг одоо хүндэтгээр зорьсон ирсэн хүмүүст хандаж өгч байна тийм. За энэ наадамд маань зорин ирсэн нийт наадамчдаа маш их баярлалаа. Цаашд нь үйсэн тэмээ болгон найрыг төрүүлж тэгээд өнтгөө сайхан өвлж орой л гэж хэлье. Өмнөг аймгийн Мандалаа улсмын хошоо авраг тэмээчин Сэрэгийн Сүгүр сүрэн болон түүний ач зээ алдарт уяачдын цолын бялалга баяр наадам за их говийн хурд галын одоо нээлтэнд зориулсан баяр наадмын нээлтийн үйл ажиллагаас өргөн дэлгэр сайхан үргэлжилж байлаа. За энэ үеэр одоо бас баяр наадмыг зохион байгуулж за нэрэмж тулган одоо хийж байгаа 11 алдарт уяачид за түүнийг одоо манлайлан одоо ажиллаж энэ сайхан одоо амжилт энэ сайхан одоо галыг үүсгэн байгуулахад өөрсдөө хүчим нэмрийг одоо оруулж ирсэн. За аймгийн алдарт уяач Сугур сүрэнгийн Төвшин баяр болон за аймгийн алдарт уяач Төвтөндөржийн Ууган баяр тэргүүтэй алдарт уяачдад за нутгийн олон түмэн ах トゥ төрөл төрөсөд тэмээ хэмээх тэнгэрлэг амтныг уйж хурдлуулж байгаа. Олон сайхан одоо хүмүүс хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардуулж, цаашдынх нь уралдаан наадамд нь галын одоо уяаных нь ажил хөдөлмөрт нь өндөр сайхан одоо амжилтыг хүсэн өрөөж, гарын бэлэг хүндэтгэлийн зүйлийг одоо гардуулж, за өөрсдийнхөө одоо сэтгэлийн үгийг бас хэлж байсан гэж одоо хэлгээд таатай байна. За ингээд одоо хурдан удмын тэмээ болон за мөн одоо бас олон сайхан одоо гарын сэтгэл шингэсэн одоо бас гарын бэлгүүдэд гардуулж байлаа. За аргагүй бол одоо тэмээ хэмээх тэнгэрлэг амтныг олон жил уйж хурдлуулж за олонтой төмөнтэй явсан одоо олон сайхан газар очиж уралдаж тэмээний өв соёлын төлөө сэтгэл зүрхээ шингээж ирсний одоо нэгэн одоо ил тод зүйл нь бол энэ сайхан одоо хүндэтгэлийн үйл ажиллагаагаар харагдаж байсан гэж хэлхийг одоо хүсэж байна. Аман одоо бас энэ их говийн хурд галын зүгээс өнөөдрийн одоо баяр наадмыг ерөнхийдөө сайхан ивентэд зохион байгуулж байгаа галынхаа хамгийн одоо Ахмад уяач Гасангийн Дамжи аймгийн алдарт уяачдаа хором бэлгэллээ. Мөн одоо бас галын тэргүүн өнөөдрийн сайхан галыг бас өнгөтөөд авч явах эрхэм үүргийг одоо хүлээж байгаа. Оюуны эрдэнэ болгондоо бас хүндэтгэл үзүүлж бас хором бэлгэлсэн. За мөн одоо бас тэмээ соёлыг одоо хөгжүүлэх сурчлах үйлсэд одоо хувь нэмэр оруулж байгаа сэтгүүлч Тоосрынгийн мөнхтөрд одоо хүндэтгэл үзүүлж хором бэлгэлсэн гээд олон сайхан одоо хүндэтгэлийн үйл явдлаар галын нээлт болон за энэ сайхан баяр наадмын үйл ажиллагаа өргөн дэлгэр зохион байгуулагдаж өндөрлсөн юм аа. Одоо ингээд өнөөдрийн наадамд сандаа тэмээчид Сугур сүрэн гуайн одоо агсны удам саднууд ачуур нар ингээд алдартаа тэмдэглээд ийм баяртай сайхан наадам болж байгаа маа. 16 онд нөгөө Өмнөг аймгийн хэмжээндээр дээрсийн хурдан тэмээний одоо шинжлэлийн тогтоох энэ тэмцээнд чинь 1118 тэмээ оролцож энэ Дундгов аймгийн Өмнөг аймгийн Мандалаа улсмын одоо тэмээчин миний хурдан шарт атыг унаж 97 дугаар байранд ингэж оролдуулж байсан юм аа. За миний тэмээний ажил ингээд их 11 оноос эхлээд 2011 оноос эхлээд ингээд явсараа сүлдээ энэ Төвшин баяр байтуучаад намун өмнөгийн намун сумын дээр анх тэмээний хавралдаанд хамтарч хийж
ингээд хэлээд явсараад өнөөдөр энэ мандав сумд хүрээд ирсэн. Тэмээ мань ингээд энэ хүрээд ирсэн явж байгаа. Бэтэн. За тэгээ өнөөдөр одоо энэ тэмээний наатмыг хийж байгаа энэ алдартнууд энэ сууднуудтай одоо энэ ч баатрын нутгийн одоо тэмээчнүүд баатар нэг сумд хоёр бай нэг баг төгөл байхгүй хавар цагаалдал. Тэгээд ингээд энэс хойш тэмээчтэй тэмээний наадмыг хийж байгаа өвс хоёлоо цааш нь өргөжлөлөн авч яваа. Энэ хойш үеийн одоо тэмээчин дүү одоо төвсөн баяр эрдэнэчмийн нартан босод тэмээчтэй улам сайн сайхан амжилт гаргаж яваасаа гэж баярлаж байна. Тэмээний алдар цог Батруулж өөрөөснөө бас тэмээчийнхээ ашиг шимийг хүртэж хамт олонтойгоо тэгээ алдар цуугаан гэж тэмээгээр мандуусанда мандуулж цааш нь өргөжлөлт хийж яваасаа гэж ажил үйлчлэнд амжилт төсөж өрөөе. За эрхэм өнөд үзэгчдээ бид бүгдийн зүгээс та бүхэндээ өргөн барьж байгаа Өмнөг аймгийн Мандалаа улсмын аймгийн хонхшоо аврах тэмээчин Цэрэгийн сугар сүрэн за түүний одоо ачцээ хөө одоо аймаг сумын алдар туяачдын цолны мэл алга хоёр наадам за их говь хурд галын одоо нээлтийн уралдаанд одоо зориулсан хурдан атны уралдаанд одоо бүрдэг 100 хурд хурдан атнуудын гарааны 6 дээрээс эргэж байгаа торгон мөчийг одоо үзэгч та бүхэн харж байна. За үнэхээр одоо бас гараа бол одоо ганган сайхан боллоо үзэгчтэй. Бүгдийн сайхан игнүүлж байгаад одоо сурагчлууллаа. За энэ хамгийн наадлаар энэ Өмнөг аймгийн Баянталаа сумын аймгийн Монгол улсын алдар туяач мөнхтүүдийн мөнхийн одоо хурдан хөгтөмөө одоо өнгөлөөд одоо гарч харагдаж байна. Наадлаар Өмнөг аймгийн Баян улсын аймгийн алдар туяач Гандмөрийн мөрөвдөрж өдөрж байгаа Тэмүүлэнгийн одоо хурдан хат одоо энэ хөх хат одоо наадлаар энэ хөх хат одоо оршиж байгаа харагдаж байна. За түүний уртал дээр Өмнөг аймгийн Баянталаа сумын Монгол улсын алдар туяач мөнхтүүдийн мөнхийн гүйжирлуулж байгаа Цэрэнцөгийн одоо нам ширийн одоо хурдан хар хатад бас өнөөдрийн баян наадмын хурдан хатны уралдаанд орсон байна. Өмнөг аймгийн зөвхөн бас уган баярын одоо улан баярын одоо хурдан шар хатад бас энэ 25 дугаартай уралдааны замдуудаа гарсан дундуур удаа гарч гардаж байна. За ингээд хурдан хатны уралдааныг Өмнөг аймгийн Баянталаа сумын харьяат Монгол улсын алдар туяач Алтын иргэн говь группийн гоёч Мөнхтүүдийн мөнхөөнгийн аврах хөх хат одоо хөдөллөө үзэгчтэй. Хоёр дээр Өмнөг аймгийн Баян улсын аймгийн алдар туяач Гандмөрийн мөрөвдөржийн хөө бүрэн төгсгийн хурдан хөх хат хоёр дээр тэр 90 хувцастай хөхт унтсан тэр бүрэн төгс өөрөө унтсан баардаж байна. Наадлаар одоо 99 дугаартай Өмнөг аймгийн Цогтоо сумын алдар туяач Улаанхүүг оргил эрдний одоо хурдан хат байна. За ар дээр нь энэ бөө хатнаар дээр 18 дугаартай Өмнөг аймгийн Баянталаа сумын аймгийн алдар туяач Хүү хатрын төр тайвны Гангуулан гэдэг хатад бас өнөөдрийн баян наадмын хурдан хатны уралдаанд бас уралдаж байгаа юм байна. За ингээд цэнгэд хөмтдөө хөөхөд унтсан энэ П үсгэн хийстэй одоо хурдан хөөх хат бол Өмнөг аймгийн Баян улсын үеаш Тэмүүлэнгийн одоо хурдан хат байгаа. За цаалтар 25 дугаартай хурдан хатуудаа гараад ирсэн байна. За ингээд манай зурлаачид урагшлаад яг одоо өнөөдрийн баян наадмын хурдан хатны уралдааныг хөдөлж уралдаж байгаа хатнуудыг оруулж байна. За ингээд хурдан хатны уралдааныг Өмнөг аймгийн Баянталаа сумын харьяат Алтын иргэн говь группийн уяач Монгол улсын алдар туяач Мөнхтүүдийн мөнхийн ингээ аврах хүүхд одоо хөдөлсөн маргаж байна. Араас 851 дугаартай хурдан хат одоо орж ирсэн. За энэ одоо Өмнөг аймгийн Цогтоо сумын аймгийн алдар туяач Сэсэг жаргалын Батрын одоо хурдан улаахт байна. Түүний уралдаа дээр их говь хурд галын одоо уяанаас мордсон Өмнөг аймгийн Цогтоо сумын аймгийн алдар туяач Гандмөрийн Уган баярын хөө Пүрүдогийн одоо хурдан шар хат одоо гарч ирсэн маргадаж байна. За тэр хамгийн цаатлаараа Өмнөг аймгийн Хамбогцмын сумын алдар туяач Наран баярын одоо хурдан улаат тэр саарал дээлтэй орлож унтсан одоо Наран баяр улаат за Өмнөг аймгийн Хамбогцмын баяр наадамд бас удаадараалан одоо хайргаж ирсэн. Түүний уралдал дээр Араб хар гэж одоо энэ 41 дугаартай уралдааны замд мордсон одоо хар хат бол Өмнөг аймгийн Баянталаа сумын Монгол улсын алдар туяач Мөнхтүүдийн мөнхийн гүйжирлуулж байгаа Цэрэнцөгийн нам ширэн одоо хурдан хатаа 2022 онд одоо Өмнөг аймгийн зохион байгуулагч улсын үсгийн уралдаанд одоо амун үзэндөлөө хайрагт төрүүлж исэн одоо санагдаж байна. За ингээд одоо өнгөний нэг 7-8 хат одоо гарч ирээд хурдан хатны уралдааны хөтөлсөн хамгийн цаатлаас наалталт нь одоо улаан хувцастай хөгт унсан Өмнөг аймгийн Дунд аймгийн Үлзий цэмэг байж мөнхтийн одоо хурдан хатад мөнхийн одоо хурдан хатад харагдаад өнгөрлөө. За арын хатнууд одоо орж ирсэндээ үзэгчтэй. За ингээд намширын одоо хурдан хат наалталт нь одоо оршлоод байгаа. Түүний цаатлал дээр Өмнөг аймгийн Хамбог цэмэг байж Наран баярын одоо хурдан хатад оршуулж байгаа бол за Өмнөг аймгийн Мандалаа сумын угуул их говь хурд голын тэргүүн оюуны Эрдэнэ болгоны одоо хурдан шар хат одоо ус энэ дунд удаа гараад ирсэн байгаа харагдаж байна. Хамгийн цаалаар одоо тэр цогиулаад байгаа хурдан шар хат бол Өмнөг аймгийн 3 дэсм үеч мөнх гэрлийн одоо хурдан хат одоо гараад ирсэн. За ингээд одоо өнөөдрийн баян наадмын хурдан хатны уралдааны эхний
7 хатны ар дээр одоо энэ хатнууд одоо гараад ирсэн. За мөнх төлөлийн мөнх үеийнгийн одоо хурдан хөг хатны хөлөг нь жоохон суусан болов. За ер нь одоо ингээ ардлын 6 хат бол одоо үзүүрийн 5 хатан дээр яриад ингээд нэг 12 3 хат бол одоо бөөндөө нийлж байгаа юм биш үзэгчтэй. За ингээд одоо өнөөдрийн баян наадмын хурдан хатаар бол үнэхээр сонирхолтой болно. Нийтдээ 39 хат бүрдэгдсэн. За ар дээр одоо араас орж байгаа нутгуудыг харуулж байна. Өмнө говийн зохицуулсан мөнгө цэцэг жаргалын Батрын одоо орж ирж байна. Өмнө говийн баян талаас сумын аймгийн алдар туяач Төрөө Адрахын Бат сайхны нисдэг шар одоо орж ирж байгаа шиг байна. За арын одоо хатнуудыг оруулж байна. Өмнө говийн Манлай сумын аймгийн алдар туяач Заяа Төвшингийн Болдбаатарын одоо хурдан хар хат одоо манай зурлагчийн дөрөнд одоо харагдаад өнгөрлөө. За энэ хийн дээр 72 дугаар доор сум Дунд говийн дэлгэр хангаас сумын уяач Отхон Батын одоо хурд одоо манай зурлагчийн дөрөнд одоо харагдаж эхэллээ. 72 дугаартаа уралдааны замд одоо мордсон байна. За бүр арын хатнуудыг одоо харуулж эхэлж байгаа шиг байна. 11 дугаартаа хурдан хат одоо орж иж байна. За энэхүү эрхэм мөнөд үзэгч та бүхэндээ бид өхөн өнөөдрийн сайхан баяр наадмын нэвтрүүлгээрээ Өмнө говийн Мандал Аваасмын хошоо аврагт мэрчин Сэрээгийн сугуурсрын болон за түүний ачзээ Монгол аймгийн алдар туяач сумын алдар туяачны цолны медаль баяр наадам болон за их говийн хурдтай галын одоо нээлтийн уралдааныг одоо үзэгч та бүхэндээ хүргэж байгаа нэ. За өнөөдрийн одоо хурдан хатны уралдаанд нийтдээ 39 одоо хурдан хат одоо оролцсон. За үнэхээр одоо өргөн өтгөн ийм одоо наадам боллоо. За баяр наадамд бол одоо Өмнө говийн 15 сумаас мөн одоо Дунд говь Дорногов аймгаас одоо суяачид одоо ирж уралснараа өнөөдрийн баяр наадам үзүүчтэй өгөөчтэй олон талын ач холбогдолтой за гал гарсан ганган сайхан уралдаанаар дүүрэн одоо өрнөж байгаа нэ. За ингээд одоо дундуурхан одоо оршуулж байгаа хатнуудыг харуулж байна. Улаанган бонцод өгтөнд заарууд Өмнө говийн Манлай сумын аймгийн алдар Заяа Төвшингийн Болдбаатарын одоо хурдан хат байна. Сая 44 дугаартай энэ Өмнө говийн зохицуулсан өсөг жаргалын одоо хурдан хат одоо манай зурлагчийн дөрөнд одоо харагдсан. Заяа Төвшингийн Болдбаатар харатны цаатал нь одоо оршуулж байгаа харагдаж байна. За ингээд одоо арын хатнуудыг бол манай зурлагч бүрэн дүрэн одоо харуулад одоо ингээд урагшилж байгаа. За энэ 18 дугаартай энэ ганган улаанд одоо мөн шиг байх юм. Өмнө говийн Баян талаас аймгийн алдар Хөөбаатарын төр тавины ганган улаан 2009 он улсын мөсийн уралдаанд 5 одоо оролцож байсан. За энэ 4 хатны цаатлаар 33 дугаартай улаан хат одоо оршуулж байгаа. Өмнө говийн цогтуусан аймгийн алдартай байж Хончигжийн хашгүйгийн одоо хурдуулаад Дунд говийн одоо бүсийн уралдаан Өмнө говийн бүсийн уралдаан Төмөн Тэмээний баяр наадамд удаадараалаа харагдаж дөрүүлжсэн ийм одоо хурдаад энэ 4 хатны одоо ар дээр одоо гараад ирсэн урагшилж байгаа харагдаж байна. Хончигжийн хашгүйгийн улаан хатаас манай зурлагчийн дуранд одоо харагдаад өнгөрсөн. За цаатлаар нь 5 хат одоо оршуулж байна. Монгол аймгийн алдартай Батулгын Хадбаатар одоо хурдан шар хатаас манай зурлагчийн дуранд хаглаа. За ингээ үзүүрийн хатнуудын ар дээр энэ саарл дээлтэй одоо харуулаа хат бол одоо Өмнө говийн Хамбог эцсийн сумын алдартай Наранбаярын одоо хурдан Наранбатын одоо хурдан хат одоо оршуулж байгаа шүү үзэгчтэй. 25 дугаартай энэ Улаанбаярын одоо хурдан хат одоо оршуулж байна. За энэ ногоо номертой уралдааны замд орсон улаан хат бол одоо Өмнө говийн зохицуулсан аймгийн алдартай Цэцэг жаргалын Батрын одоо хурдан хат байгаа. Цаатал дээр нь Өмнө говийн зохицуулсан аймгийн алдартай Төвдөн Ууган баярын хүү их говь урдгаалын үе сумын алдартай яач Ууган баярын Пүрэг доогийн одоо хурдан хат гэсэн одоо ийм одоо уралдаанд одоо морцсон одоо ийм хатнууд одоо оршуулж байгаамаа. За ингээд одоо урагшлаад бас манай зурлагч үзүүрийн хатнуудыг одоо харуулгаа. Хөнгөний хатнууд бол нэлээд одоо холгон арын хатнуудаас одоо салж ах шиг байна. Газар нутгийн 39 одоо алтан дурдуудаас өнөөдрийн баяр наадамдаас уралдаж байгаа. За нилийн харахнаар дээр хамгийн цаатлаар Өмнө говийн Хөрмөн сумын Янжинбөгийн аймгийн алдар туяач за Чансан автор үсэн уяач Батулгын Хадбаатарын одоо хурдан шар хатвал цаатлаар одоо урагшлаад байгаа шиг байна да. За Баянгор аймгийн Баян өндөрсөмийн Нямхүүгийн Амар зайгийн одоо бутхан тийм ээ. За өнөө жил одоо хурдан байгаа да. Нилийн харахнаас л одоо оршиж байгаа шиг байна. За 851 дугаартай хурдан хат бол Өмнө говийн зохицуулсан аймгийн алдар туяа Цэцэг жаргалын Батрын одоо хурдан хат өндөр төрөө гэдэг одоо хурдан хат оршиж байна. Сум орон нутгийн жанрт олон наадамдаас одоо ариг төрүүлжсэн ийм одоо хурдаад за Уганбаярын Пүрэг доогийн одоо хурдан хат одоо энэ одоо хатны урал дээр одоо уршилж байгаа шиг байна. За одоо жоохон урагшлаад үзүүрийн хатнуудаа харуулмаа. Өмнө говийн за энэ Өмнө говийн Баян талаас аймгийн алдар туяач Төрөө Адрахын Бат сайхны нисдэг шар гэж за одоо тайлбар багтаа жинхэнэ одоо нисдэж одоо уралдаг талаа өнөөдөр одоо ингээд алтан нэлээ сайхан уралдаж байгаа юм байна. Цаалтал нь одоо тайлганда 2020 онд Өмнө говийн зохиомжтой улсын мөсийн уралдаанд төрүүлжсэн Монгол улсын алдар туяач Мөнхтөлийн мөнхийн ботхон тийм ээ. Өмнө говийн Баян талаас Цэрэн зөгийн нам шиг одоо хурдан тийм ээ оршиж байна. За энэ 5 дугаартай хурдан хат бол одоо Өмнө говийн Мандал Аваасмын угуул их говь урд галын тэргүүн юуны Эрдэнэ булганы одоо хурдан хат байна. За энэ 58 дугаартай шар хат одоо ороод ирсэн Өмнө говийн Сэврээс сумын сумын алдартай Нямтан ганцхан одоо хурдан шар хат түүний цаатал дээр Батулгын Хадбаатарын одоо хурдан шар хат гэсэн хатууд бас нэлээд ширэг хөлтөд одоо орж ирээд үзүүрийн хатнуудын ар дээр одоо суралдаж харагдаж байна. За ингээд өнгөний хатнуудыг тав харуулж байна. Хамгийн наадаар Өмнө говийн цогтуулсан сумын алдар туяач Улаан хүүгэн өргөл эрдэнэ
Гоё галтар гэдэг тайлаг өнөө жил одоо хатанд нийлээд одоо суралдаж байгаа. Бас л одоо Өмнө Гоёмгийн Баян талаасмын аймаг алдарт байж Хөвбаатарын төр тайвны одоо ганган улааных нь гал төл үзэгчтэй. Их л сайхан хөнгөн байгаа юм байна да. Цаатлын Өмнө Гоёмгийн Дунд Гоёмгийн үлдээцмийн уяач мөнгөтэн мөнхөрийн одоо хурдан шар хат одоо оршилж байна. Цаатлын Цэнгэр гомбензод хөхт үнсэн эмэгтэй хөхт үнсэн одоо хурдан хөх хат одоо оршилж байгаа. Өмнө Гоёмгийн Баян улсын аймаг алдарт байж Гандамрын бүрөвдөрж уйжруулж байгаа. Тэмүүлэнгийн одоо хурдан хөх хат одоо оршилж байгаа. Мөн одоо аймаг алдарт байж Гандамрын бүрөвдөржийн хөө бүрэн төгсөө одоо хурдан хөх хат. За цаатлаас гуравтууд одоо Өмнө Гоёмгийн Баян талаасмын Монгол Улсын алдарт уяач Алтан 92 группийн уяач Мөнхтөлийн мөнхийн авраг хөх хат одоо уршилж байгаа. За Өмнө Гоёмгийн 3 төсмөж мөнх гэрлийн жараад одоо хамгийн цаатал нь одоо уршилж байгаа шиг байна. За ингээд одоо энэ хатнууд бол Өмнө Гоёмгийн Мандал аваасан бол аймгийн хошоо авраг тэмээчин. За Ширээгийн сугарсрын болом за их говийн хурд галын нээлт аймгийн сумын алдарт уяачдын цолын медалгой наадмын хурдан атны уралдааныг одоо хөдлөөд одоо уршилж байгаа нэ. 7 хат одоо өнөөдрийн Баян наадмад домогхон уралдааныг гаргаж байна. За тэнд нэг шар хат одоо үлдчихгүүдээ. За ингээд өнөөдрийн Баян наадмыг 6 хат одоо хөдлөөд өгсөн. Гоё галтарж өнөөдөр гоёхон хөнгөн үлдээ байгаа харагдаж байна да. Өмнө Гоёмгийн Цогтбоосмын Улаан хүүг оргил эрдэнэ Дунд Гоёмгийн бүсийн уралдаан шааргадруулжсэн. Өөрөн Гоёмгийн улсын бүст одоо ирж тайлганд дайрагдаж төрүүлжсэн. Тайлаг бол их хурдан байсан да. Уралцсан болгондоо төрүүлж дайрагдаж байсан. Аймаг алдарт Хөвбаатарын төр тайвны ганган улааных нь гал төл гоё галтар гэдэг нэртэй ийм одоо хурдан хат одоо наатлаар одоо гараад ирсэн. За 6 хатны ард дээр за цаатал дээр 3 хат одоо орж иж байна. Өмнө Гоёмгийн Сэврээсмэн сумын алдарт Нянтанган сумын одоо урд нь шар хат одоо орж иж байна. Өмнө Гоёмгийн Хөрмөн сумын аймгийн алдарт бай Чансаа авс сервисийн уяач за Батулгын Хадбаатарын одоо хурдан шар хат цаадлаа тэр цагаан хувцастай хөгд унсан шар хат одоо орж ирсэн одоо харагдаж өсөгдөж тийм. За Өмнө Гоёмгийн Манлай сумын аймгийн алдарт Заяа Түшингийн Болдбаатар хар хат одоо цаалаар орж ирсэн байна. Өмнө Гоёмгийн Мандал Овоосмын уугуул за их говь урд галын дэргүүн оюуны эрдэнүүлгний одоо хурдан шар хат хамгийн цаалаар орж ирсэн. За ингээд 10 хатны хооронд нэг аатайга уралдаан гарахандаа үзэгчтэй үзүүр дүрийн дөрвөн шийдсэн юм одоо үзүүчтэйсээ уралдаан гарахыг одоо гарахаар одоо уучлаа бүгд л одоо аймаг сум бүсийн уралдаанууд одоо дайрагдад төрүүлсэн ийм одоо хурдан атнууд өнөөдрийн Баян наадам хурдан атны уралдаанд бас уралдаж байна. За өнөөдрийн Баян наадамд Өмнө Гоёмгийн 15 сумаас ирж уралдаа дунд дорногоос одоо ирж уралж байгаа ийм л одоо гал гарсан одоо ийм сайхан өргөн өтгөн одоо сайхан Баян наадмыг одоо зохион байгуулж байгаа үзэгчтэй. Нянтанган сум одоо урдан шарагт хамгийн цаатлаас наатлууд оршоод байгаа. Аймаг бүсийн уралдаанд бас олон удаа ирэгдсэн. За наатлын 4 хат одоо 5 хат хөл нийлүүллээ. За ингээ сайхан жонжуулж байна, дэшүүлж байна. Бас л одоо бас гулгахын дашуухан одоо сайхан уралдааныг одоо үзүүлж байна да. Гоё галтарч өнөөдөр гоёмсог байгаа юм байна да. Авраг ах нартайгаа аатай сайхан уралдааныг гаргаж байгаа. Наатал 99 Өмнө Гоёмгийн Цогтбоосмын уяач Улаан хүүг оргил эрдэнэ. За цаатал нь бол одоо бас Нянтанган сумын шар хат одоо гараад ирсэн байгаа. За Чансаа авс сервисийн уяач Батулгын Хадбаатарын одоо хурдан шараа цаанаас 4 удаа оршиж байна. Цагаан одоо хүрдөгтэй хөвгөд унтсан. За ер нь одоо энэ жил одоо хурдан байгаа да. Өмнө Гоёмгийн Баян аймгийн за Баян өндөрсөн байшин Ямхүүгийн амар цагийн одоо ботхон тэм юм байна лээ. За Үзүүрийн 2 хат чинь сугараад гараад ирсэн. За ингээд 10 хатнаас Үзүүрийн 2 хат орсон. Хөнгөн дээр Өмнө Гоёмгийн Баян уулсын аймгийн алдарт яач Бүрөвдөржийн хүү бүрэн төгсийн одоо ордон хөх хат одоо гараад ирсэн. Наатлаар одоо гоё галтар одоо гараад ирсэн. За энэ 2 хатны хооронд нэг сайхан уралдаан гараханд гэхдээ жоохон наашаа одоос нь манлайлагчаад авахгүй жоохон наашаа яваад байгаа шиг байна. За 2 хат бол одоо сугараад гараад ирсэн. Өмнө Гоёмгийн Баян талаасмын Өмнө Гоёмгийн Цогтбоосмын уяач Улаан хүүгийн оргил эрдэнэ гоё галтар гэдэг одоо энэ жил одоо хатанд нээж одоо уралдаж ах нартаа одоо сайхан уралдааныг гаргаж байна. За цаадлын одоо хөх хат тусал хурдан байгаа хат байна да. Өмнө Гоёмгийн Баян уулсын аймгийн алдарт уяач Гандамрын бүрөвдөржийн хөө бүрэн төгсийн одоо хөх хат жоохон үлдэж байх шиг байна. За ингээд гоё галтар одоо бас ганцаараа хурдан хатны уралдааныг хөтлөөд өгсөн шүү үзэгчтэй гоё галтар. За Өмнө Гоёмгийн Цогтбоосмын сумын алдарт доош улаан хүүгийн оргил эрдэнэ гэж одоо өөрөө сайхан уйж хурдлуулж энэ сайхан одоо бас тэмээний өв сэлийг тээж ба бас удам өгшин удам дагсан одоо тэмээчин уяач ийм одоо залуу байгаа. Сумын алдарт уяач улаан хүүгийн оргил эрдэнэ гоё галтар гэдэг тайлаг өнөөдөр гоёхон байгаа юм байна да үзэгчтэй. За ингээд одоо халтар одоо ат за одоо өнгөрсөн жил одоо тайлганд уралдаасан болохоор хаяа тайлаг гэж одоо хэлээд байгаа. Энэ жил одоо атанд нээж одоо уралдаж байгаа шүү дээ үзэгчтэй. Би жижигч одоо бэлчээр томтой ийм сайхан уралдааныг өнөөдөр бол одоо сайхан гаргалаа. За ингээд барайны үзүүр бол одоо харагдаж эхэлсэн. За гоё галтарын хувьд одоо өнөөдөр гоёхон төрүүлгээд одоо бас гайхахааргүй боллоо доо. За хүүхдүүд одоо сайхан одоо урагшлуулж байгаа шүү байна. Өмнө Гоёмгийн Цогтбоосмын аймгийн алдарт байж Даваадажийн алдар сайхан их хүн унтсан яваа. Олон жил одоо уралдаж өнөө жил чинь 7 дугаар ангийн хүүхэд баг шүү. За ингээд гоё галтар өнөөдөр Баян наадамд гоёхон дөрүүлж за одоо нэг галтайхан сайхан уяатай харуулж байна да. Улаан хүүгийн оргил эрдэнэ одоо
гоё галтар өнөөдөр нэг оргилсан сайхан амжилтыг гаргаж за ингээ 39 алтан одоо хурдан хатад оролцснаас Улаанхүүгэн оргил эрдний гоё галтар гоёхан сайхан төрүүлж за түүх нэмж байна. Ингээд нэг сайхан төрүүгээ авч байна. Ахтуулаад одоо анхны төрөө авч байгаа гэж магадгүй шүү. За ийм том уралдаанд за ер нь бол одоо богино зойны уралдаанд бас хаяа уралдаад ах шиг байсан. За ингээд энэ одоо ортнууд одоо гоё галтар жоохон тасраад орсон. Арын хатнууд чинь яг машины араар одоо орж явах шиг байна. Машины араар байна. За энэ хиний хат 2 давд за Чансаа хат сервисийн үеэс Батулгын Хадбаатар одоо хурд хат одоо 2-д орлоо. За 3 дээр Нянтан ганцгийн одоо хурдан шар хат орлоо. 4 дээр за хиний хат орлоо. Гандууны бүрдэржинд бүрэн төгсөө одоо хурдан хат орж байна. 5 дээр за хиний хат орчлоо. Монгол улсын алдарт уяач Алтын говь уяач Мөнхтөлийн мөнх ингээ одоо хурдан хат орсон. За оюуны Эрдэнэ булганы одоо хурдан хат орсон. Нэлээд ширүүх хөлд орж ирсэн. За энэ Тэмүүлэнгийн одоо хурдан хатад орж ирж байна. За Заяа Түшингийн Болдбаатарын одоо хурдан хатад орж ирж байна. Гоё галтар өнөөдөр сайхан хурдан байж ах нартайгаа уралдаад сайхан энэ сайхан том наадам төрүүлээ баяр хүргэе. За тэглээ маш их баяртай байна. Тэгээд олон сайхан хурдан буянгуудтай удас бүсийн хариг төр үрссэн. Олон сайхан хурдан минутын уралд төрүүллээ. Маш их баяртай байна. За энэ жил эдэх уралдаа юм. Энэ жилийн одоо 6 дахь уралдаа. Тий. 6 орж байна. Тэгээд 2 төрүүлээд 4 харигчаал байж байна. За наадам байж байгаа хүмүүс таа. За наад маань зохион байгуулж байгаа энэ олон сайхан алдартай хүмүүстэй болон нийт наадам зохион байгуулж байгаа бүх хүмүүст нь одоо амьдралд нэрүүл нэг аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Өнөөдөр Батулгын Хадбаатар алдартын шар тийм ээ. Энэ сайхан наадам дам үзүүлээ баяр хүргэе. За баяр. За тэгээд өнөөдөр сайхан наадам хийж байгаа найзуудаа энэ олон ах トゥ усын олон алдартын наадамд зорж ирж шар тамгаа сайхан тавилаа. Тэгээд өнөөдөр тэгээд энэ наадам хийж байгаа энэ сайхан алдарт одоо энэ сайхан буйныг оролдуулж одоо энэ алдарт энэ юугаа хөндлөж байгаа энэ олон ард түмэнд баярлалаа. Тэгээ сайхан байна. Тэгээд өнөөдөр миний шар тэмээ миний соломон дуугээ шар тэмээ тэгээд надад өгсөн тэгээд одоо тэгээд оролцсон болгондоо л орж байна. Тэгээд за тэгээд таныг дэмжиж одоо оролцдог Чансаа сервисийн авд олон даа. За одоо Чансаа авд сервис гэдэг одоо миний одоо сайхан дүү байдаг. Тэр одоо дүүгийн маань тий дүүг манай тэр Чансаа авд сервис одоо юу нь бол одоо манай болдоо гэж манай хөргөн байдаг. Тэгээ манай хөргөн болдоо одоо надад дамжид тосолж одоо хаач авч байс одоо яаж машин зэрэг техникийг маань оруулж байж одоо дамжид тэгээд тэр одоо тэр ажлын хамт талдаас баярсан тарас хэлье. Хасх юм маань шар тэмээ хордлоо нотлоод өнөөдөр сайхан айрглаа баяр хүргэе. За баярлаа. За манай шар тэмээ ч одоо хурдан да шар тэмээний талаар ярил. За шар тэмээ маань манай өөрийн ботгон тэмээ. Тэгээ энэ аймгийн бүс аймагт аварга аймгийн төмөн тэмээнд харигдсан. Аймгийнхаа баруун талын сумдад их олон харигдсан хариг төрүүлсэн. Баян уугийн бүсч нэг харигдсан. Баян уугийн бүстэй хүмүүстч харигдсан тий. Юу шар тэмээ одоо хэд төрч юм бэ? Одоо шар тэмээ 9 настай одоо. 16 оны батууга. Яг дээдлийн яг өгшлэн нэр. Дээдлийн өгшлэг бол их нь манай өөрийн ботгон тэмээ. Эцэг нэг бол одоо Баян хонгор аймгийн Баянлэг сумын аймгийн алдарт байж гал байхаас нэг буур авт тавьсан. Авсан байсан. Тэр буурын маань төлөвгөө. За энэ уралцсан болгондоо л сая баярлалаа. За энэ наадам болгонд л ер нь сайхан ариг төрүүлж баярлуулж байна да. За энэ наадам хийж байгаа хүмүүс таандаж сайхан сэтгэлээ өгөлгүй да. За энэ наадам хийж байгаа сайхан зохион байгуулалт байгаа энэ наадам хийж байна. Энэ олон том цугласан. Нутгийн хорд цугласан сайхан наадам болж байна. За баярлалаа. За баярлалаа. Энэ сайхан наадамд хөх тэмээг айрагдуулаа баяр хүргэе. За баярлалаа. Сэтгэл маш өндөр байна. Тэгээд хамгийн алдарт доош Түшинбайрны захаа гэр бүл хатуу найзууд хамаатан те энэ захаа 12 алдарт явлалгын наадамд ир захаа тэмээг айрагдуулаа. Маш баяртай байна. За энэ хөх тэмээний хандлага. За миний хөх тэмээ. Энэ Баян хонгор аймгийн аюун өндөрсөн байраад нөхөгийн амар зай гэдэг ботхон тэмээ байгаа юм аа. Хас авч ирсэн. Энэ жилийн одоо 3 дахь давхар уу. Энд дэр захаа айрагдлаа. За баярлалаа. Хөх тэмээ өнөөдөр хурдаа нотлоод за энэ сайхан том наадамд айрагдлаа. Баяр хүргэе. За баярлалаа гэхэд Мандлава сумын Зогтова сумын хамтарсан 11 алдартын наадамд баярлалаа. Хөх тэмээ маань цагаан айргийн дөрөөр төгөлөө их баяртай байна. Олон газрын сайн тэмээнүүд цуглаж сайхан уралдаан бол.
Тэгж байна. Тэгээ үзүүштэй сайхан уралдаан болж байна. Тэглээ ста сайхан уралдаан. За хөгтөмийн ижил хийдэг уралдаан. Хөгтөмийн жил 3 дахь нь болж байна. Аагүй 4 юм байна. Сая нэг хойно богино бүхэд төрүүлээд. За хөгтөмийн яг удам өгчлээ манай үзэгчтэй. Манай хөгтөмөө яг өөр ботхон юм байна. Манай эмээвөө Лантуадиа гэж 2 хөшгөн. Одоо манай эмээ байгаа. Тэр үнийг бий болгож өгсөн юм байна. Одоо миний хөгтөмөө 24-т хар анги. Дандаа 2 утга гаргаж өгсөн над. 90 төл болгоно хурдалж байгаа. За энэ наадмаа хийж байгаа хүмүүс та. За наадмаа хийж байгаа хүмүүс одоо гэхэд сайхан алдрын наадмыг хийж энэ олон түмнээ цуглуулж сайхан наадам болж байна гэж бодож байна. За баярлалаа. Телевизийн хамт олонд одоо хаа газраас тахиж ирж энийг хөдөлдөг бас баяр хүргэе. За баярлалаа. Олон мэг амжилт хүсье. За Өмнөг аймгийн Мандалава сумын аймгийн хошоо авраг Тэмээчин Сэрэгийн сугар сүрэн болон Ачзээ алдар туяачны цолын медаллаг за их говийн хурд галын нээлтэн зориулсан баяр наадмын хурдан атны уралдаан төрүүлж харигдсан атнуудын цолыг дуудаж бай шагналынуудаа гардуулж байна. За ингээд одоо төрүүлсэн атыг 3 настай гунжин тэмээ болон за 1 сая 500 мянган төгрөг алтан медаль өргөмжлөөр одоо байлж шагналынуудаа гардуулж байна. За хоёрт одоо хурдсан буюу амуу үзүүлсэн атыг за охин тором 1 сая төгрөг медалаар одоо шагнаж одоо пажиглыг гардуулж байна. За харин 3 удаа хурдсан тэмээг охин тором 800 мянган төгрөг хөрөл медаль өргөмжлөл. За харин 4 удаа хурдсан 500 мянган төгрөг за өргөмжлөл медалаар шагнаж урамшуулсан бол за харин 5 удаа хурдсан атыг охин тором 500 мянган төгрөг өргөмжлөл медалаар шагнаж урамшуулсан маа. За мөн түншлэн одоо 6-аас 10 удаа хурдсан тэмээнүүдийг барьж бай шагналыг одоо гардуулсан байгаа. За даршин дуулгахад за хатан тэмээний амуу үзэнд одоо хурдсан атыг их говийн хурд галын тэргүүн оюуны эрдэнэ болгон за байлж одоо шагналыг одоо гардуулсан. За түнчлэн Өмнөг аймгийн шинээр зохион байгуулагдсан гал уяаны энэ сайхан баяр наадмын тэмээнүүдийг унж хурдлуулсан хүүхдүүдийг Монгол улсын Хөлөрөнбаатар Тэмээчин Давхуугийн жижигийн зэхүү лувсан соном одоо тус бүр 500 мянган төгрөгөөр байлж за мөн одоо зохион байгуулагчдын зүгээс бэлэг дурсгалын зүйл гардуулсан гэд уралдаанч нарыг одоо бас сайхан шагнаж урамшуулсан ийм наадам зохион байгуулагдсан юм аа. За ингээд одоо хурдан атны уралдаанд төрүүлж яригдсан атнуудын бай шагналыг гардуулан өгч баяр хүргэлээ. Одоо галын нээл за сугуусар гэсний одоо нэрмжт наадам болж байна. Сэтгэлдээ хаваалцахгүй юу тийм ээ? Өөрийгөө сайхан тайлбарлах уу? За би Өмнөг аймгийн Номгон сумын гаралтай юу шигдэг хүн байна. Би өнөөдөр энэ галын уяаны гишүүн болж ирсэндээ маш их баяртай байна. Энэ сугар сүрэн хүний алдрыг тэмдэглэж өр хөөгчүүдний алдрын тэмдэглэж байгаа маш их баяртай, маш их сэтгэл өндөр цоглог байна. Би болохтой ганцаараа 11 оноос хойш тэмээр уралдаа ер нь өөр юм бол тэмээчин тэмээн дээр маш их хоббитой хурдан тэмээний уралдааныг бол үзэх өөрөө энэ хүмүүсээрээ уйлах маш их сонирхолтой хаач байсан би хурдан тэмээний уралдаа ер нь болж илэгүүл хийж байгаа газар явах маш их сонирхолтой очих үзэх уулзах цоглог сайхан залуучууд цоглог сайхан тэмээ дандуман энэ өвлийн үеийн тэмээ уян гэдэг чинь нэг эр хүнүүдийн хүүхнүүдийн ч гэсэн ялгаагүй бахархал ер нь монгол хүний бахархал юм аа гэж би өөрөө тэгж бодож байдгийн. За эрхэм мэдээд үзэгчдээ бид бүдгийн зүгээс үзэгч та бүхэндээ өргөн барьж байгаа Өмнөг аймгийн Мандалава сумын аймгийн хошоо авраг Тэмээчин Сэрэгийн сугар сүрэн болон за түүний Ачзээ алдар туяачдын одоо цолны медаль баяр наадам их говийн хурд галын одоо нээлтийн энэ сайхан баяр наадам хурдан тайлагны уралдаанд одоо бүрдэх хурдан тайлагнуудын уралдаан энхүү одоо бас ирэх гэж байна. За ингээд өнөөдрийн баяр наадам хурдан тайлагны уралдаанд нийтдээ 26 тайлаг ус бүрдэгдэж одоо уралдаансан хамгийн наатаар 58 дугаартай галтар тайлаг одоо гарч иж байна. Өмнөг аймгийн Гурван сүм аяж Бархас хотын одоо хурдан тайлаг одоо гарч байна. 73 дугаартай Өмнөг аймгийн Хөрвөн сүм аяж Баян мөнхийн одоо хурдан тайлаг гарч байна. 18 дугаартай Өмнөг аймгийн Баян ус аймгийн алдар Шаавдрын мөнх төвшингийн одоо хурдан тайлаг гарсан бол араас нь далбар малгайтай эсгийн гуталдаа өгöd унсан хурдан галдар тайлаг одоо дундуур удаа гараад уршгаллаа. За энэ удаа галдар тайлаг бол одоо Өмнөг аймгийн Ноён сумын алдар туяаж Батөрийн нар мандхан одоо хурдан тайлаг одоо манай зурлаачийн дунд хараглаа. За араас нь одоо энэ их говийн хурд галын одоо өмсгөлтэй 68 дугаартай уралдаанд зурцсан шар тайлаг бол Өмнөг аймгийн Цогтоо сумын алдар туяач Төвдөнөр жи Хосбаатрын одоо хурдан таалаг байна. 44 дугаартай цагаан тайлаг бол Өмнөг аймгийн Баян ус аймгийн алдар туяач
Андуурын бүрөвдөржин одоо урд нь шаар тайлаг. За өмнө Баянгор аймгийн Баян дөрсмөш мөнгө эрдний одоо ботхон тийм ээ. Өнгөрсөн жил одоо өмнө аймгийнхаа баруун бүсийн хурдан тэмээний бүсийн уралдаанд одоо төрүүлсэн тайлаг одоо гарч ирж байна. За 8 дугаартаа хурдан тайлаг өмнө аймгийн цогтгоосон үеэш Балжинымын одоо хурдан одоо улаан тайлаг одоо 8 дугаартай ногоон гомбиз одоо хөтөлсөн. Түүний саадлаар тэр 21 дугаартай өмнө аймгийн Баян улсын аймгийн алдарт уяач Бацхан сайн баярын буу шар гэдэг тайлаг өнгөрсөн жил аймгийнхаа бүсийн уралдаанд бас одоо тормондоо айр гэжсэн олон наадмаас айр төрүүлжсэн ийм одоо хурдан тайлаг. За өнөөдрийн баяр наадамд одоо шилбэн тайлаг одоо уралдаж байгаа. 851 дугаартай өмнө аймгийн цогтгоосон үеэш боён жиргэлийн тайлаг одоо дарахнаас одоо зүтгэж байгаа харагдаж байна. За цаатлаар тэр цогиулаад байгаа өмнө аймгийн цогцсон юм уяач Бадар засгийн баасан жиргэлийн одоо хурдан тайлаг бол нэлээд арахнаас одоо зүтгэж байгаа харагдаж байна шүү үзэгчтэй. За нэлээд алхнаас одоо зүтгэж байгаа харагдаж байна. За ингээд одоо үзэгч та бүхэндээ бидэн өмнө аймгийн Мандал Лаваасмын аймгийн авраг одоо тэмээчин за сугар сурагсны нэрмжид болом за түүний ачцаа аймаг сумын алдарт уяачдын цолны медаль гоё наадам их говийн урдгалын одоо нээлттэй уралдааныг одоо хөргөж байгаа. За дундуур одоо 119 дугаартай өмнө аймгийн ноён сумын уяач Батөрийн нар мандхан одоо хурдан алтар тайлаг өнөө жил одоо бас уралсан болгондоо харигд төрүүлж байгаа. Тором одоо өнгөрсөн жил одоо хурдан байсан ийм одоо хурдан тайлаг. За эн чинь одоо өмнө аймгийн Хүрмэн сумын Жанжинбүгийн Монгол Улсын алдартай Бацхан Баян одоо ботхон тийм ээ. За одоо урагшлаад үзүүрийн тайлгнуудыг одоо оруулна. Энэ 30 дугаартай 93 дугаар уралдаан алтар тайлаг бол өмнө аймгийн Баян Далаас аймгийн алдарт байж Бариулын хот хотны хөө Жавхлан төвсөн одоо хурдан тайлаг байна. Цаалтаа 18 дугаартай өмнө аймгийн Баян улсын аймгийн алдарт байж Шаатрын мөнх төвшингийн одоо хурдан шар тайлаг. Өнгөрсөн жил одоо тормондоо хэд хэд уралдаанд бас аяр гэсэн тайлаг шүү. За ингээд одоо өмнө аймгийн Хүрмэн сумын уяач Баян Далаас сумын уяач Жавхлан төвсөн одоо хурдан тайлаг одоо оршуулж байгаа. Наалтаар өмнө аймгийн дунд аймгийн Дэлгэр хангай сумын уяач Батбаярын одоо хурдан тайлгуу. За энэ өмнө аймгийн Цогцсон сумын уяач Монгол Улсын авраг тариаланч Гасангийн Дамжигийн одоо хурдан шар тайлг байна үзэгчтэй. За өнгөрсөн өнөө жил одоо 90 дуурдад бас аяр гэсэн тайлг одоо гараад ирсэн маргадж байна. 58 дугаартай хурдан алтар тайлг өмнө аймгийн 3 дэсм уяач Бархас одын одоо хурдан алтар тайлг өмнө аймгийн Цогтгоосон сумын алдарт уяач Төвднөржин Хосбаатарын тайлг бол одоо 68 дугаартай уралдаанд мордсон байгаа. За 6 дугаартай өмнө аймгийн 3 дэсм уяач Сайнхүүгийн шар тайлг одоо бас нэг 10 бөөрөн дээр одоо оршуулж байгаа юм байна. За ингээд өнөөдрийн баян наадмын хурдан тайлагны уралдааныг хөдөлж оруулж байгаа хурдан тайлагнуудыг одоо үзэгч та бүхэнд одоо харуулж ирсэн. За хамгийн наадлаар одоо энэ цагаан хүртэгтэй уралдаанд унтсан шар тайлаг бол одоо өмнө аймгийн Баян Далаас аймгийн алдарт байж Алтан цэцгийн одгөрлийн тайлаг. Түүний ард дээр 35 дугаартай уралдааны замд одоо мордсон хурдан тайлаг одоо уршиж байгаа шүү үзэгчтэй. 35 дугаартай уралдааны замд мордсон. За энэ одоо тайлаг бол одоо өмнө аймгийн Мандал Лаваасмын хариат их говийн хурд галын үеийн тэргүүн оюуны эрдэнүүлгний одоо хурдан шар тайлаг одоо саатлаар одоо гарч ирсэн байна. За саяны 35 дугаартай шар тайлаг бол өмнө аймгийн Цогтгоосон сумын алдарт уяач Төвднөрж Улаанбаатарын Баавар шар гэдэг тайлаг дунд аймгийн Дэлгэр хангай сумын алдарт уяач аймгийн алдарт уяач Нямын Отхон дэлгэрийн одоо ботхон тийм ээ. За ингээд өнгөлөөд бол одоо нэг 11 тайлаг өнөөдрийн баян наадмын хурдан тайлагны уралдааны хөтөллөө үзэгчтэй. За тэр цаатлаар одоо тэр Шомгор малгайтай хөгтөнцөн жижигхэн хүрэн шар тайлаг одоо оршуулж байгаа. За тэр өмнө аймгийн Булган сумын уяач Төм баярын одоо хурдан тайлаг. Төм баярын хурдан тайлаг бол одоо бас хурдан тайлаг шүү. За энэ бөөн тайлагны наадлаар өмнө аймгийн Баян Далаас аймгийн алдарт байж Алтан цэцгийн одгөрлийн одоо хурдан шар тайлаг хөтөлцөн цагаан хүртэгтэй хөгд унтсан. За ард дээр энэ 26 дугаартай тайлаг бол одоо өмнө аймгийн Цогтгоосон хариат аймгийн алдарт уяач за их говийн хурд галын уяач за улсын авраг тариаланч Гасангийн Дамжигийн одоо хурдан шар тайлаг. За Дамжиг бол одоо 2011 оноос эхлээд одоо тэмээх Тэнгэрлэгтэй нөхөрлөж олон сайхан тэмээг одоо уйж хурдлуулж за өнөө жил одоо их говийн хурд галуудаа бас нэгдэж одоо бас олон сайхан одоо амжилтыг гаргаж яваа. За өмнө аймгийн Баян Далаас аймгийн алдарт уяач Хосотын Жавхлан төгсөн одоо хурдан галдар тайлаг өнгөн дээр одоо ороод иржээ. Энэ дундуур 90 хувцастай хөгд унтсан галдар тайлаг өнөө жил одоо хурдан тайлаг байгаа даа. Баянгор аймгийн Баян өндөрсмийн аймгийн алдарт байж Нямхүү амар заягийн одоо ус ботхон тором одоо буурны төл за одоо бас энэ Жавхлан төгсгийн өөрийнх нь ботхон дэмэ гэж явдаг. За одоо энэ хурдан тайлаг бол одоо хурдан байгаа. Энэ жил одоо уралсан болгондоо бас сайн одоо уралдаж байгаа. За их гоё хов урдгалын уяач Хосбаатарын одоо хурдан тайлаг тэр одоо дундуурхан урагшилж байна. За үзүүрийн 1 6 7 тайлаг жоохон салах тийшээ хандаж байгаа шиг байна да үзэгчтэй. За 25 дугаартай уралдааны замд урдсан дунд аймгийн Дэлгэр хангай сумын уяач Батцайхны одоо хурдан тайлаг өмнө аймгийн Цогтгоосон сумын алдарт уяач их гоё урдгалын уяач Уган баярын Бүрүүдөө одоо уйж хорлуулж байгаа хаа энэ тайлгны үеэс солгыг одоо бүрүүдөө одоо уйж хорлуулж байгаа. За Баавар шар одоо 5-ын бөөрөн дээр юм байна. 6 дээр Бариулын Хосбатын хүү Жавхлан төгсөн хурдан тайлаг. Цаатлаар одоо Өмнө аймгийн 3 дэсм байж Бархас одын одоо хурдан тайлаг 7 дор юм биш үзэгчтэй 7 дор юм байна. За эхний 4-5 тайлаг бол одоо бас тасрах шинжтэй болж байгаа шиг байна да. За Өмнө аймгийн Баян Далаас аймгийн алдарт уяач
Алтан цэцгийн од гэрлийн шар тайлаг бол одоо саяхан Өмнөг аймгийн Мандал Авсан Баян хошоогын Төмдөмний үеэр адвд нэг 10-ны бөөрөн дээр одоо хурдалж байсан. Өнөөдөр бол их сайхан хөнгөн байгаад үзүүрийн тайлагтаа гарч ирээд одоо уршилж байгаа харагдаж байна. За цааталт нь бол одоо Шумбар малгайтай Өмнөг аймгийн Цогтгоо сумын угуул сумын алдарт бай Сүхбаатарын одоо унтсан байгаа тайлаг бол одоо бас энэ Улаанбаатарын Баавар Шираа Нямын Отхон дэлгэрийн ботхон тийм ээ. Өнгөрсөн жил одоо тайлаганд бас тунчиг одоо хурдан байсан. Баянгор аймгийн бүстөдөөж харагдажсэн. Өмнөг аймгийн хам богдсон Цогтгоо сумын баян наадманд одоо төрүүлж харагдажсэн тайлгаа. За Түн баярын тайлаг бол 5 дээр юм байна. Эхний 5 тайлаг одоо тасарлаа. Өмнөг аймгийн Булган сумын уяач Улаан хүүгийн оргил эрдэнэ үеч бодлож байгаа Түн баярын одоо хурдан тайлаг бол 5 дээр юм биш үзэгчтэй. За ингээд 5 тайлагны ар дээр 7 тайлаг одоо орж иж юм. За Гасангийн дамжигийн тайлаг бол одоо 7 дээр юм байна үзэгчтэй. За араас одоо тэр 58 дугаартай Өмнөг аймгийн 3 төсөмийн уяач Бархас одын одоо хурдан тайлаг одоо ороод ирсэн байгаа. За энэ тайлагуудын ар дээр тэр 71 дугаартай хурдан тайлаг бол Өмнөг аймгийн Зөгцсөн сумын уяач Мадрал цэцгийн Баасан жавлын одоо хурдан тайлаг. За 8 дээр бол одоо Өмнөг аймгийн Цогтгоо сумын сумын алдарт уяач Төвдөнөржин Хосбаатарын одоо хурдан тайлаг одоо урагшилж байгаа. За энэ 6 тайлагны ар дээр яваад байгаа энэ 71 дугаартай тайлаг бол одоо Өмнөг аймгийн Цогцсон сумын уяач Мадрал цэцгийн Баасан жавлын одоо хурдан тайлаг. Өмнөг аймгийн Баянган сумын аймгийн алдарт ган төмрийн Хөрөвдөржин одоо уяан дээрээс одоо морцсон тайлаг бол одоо нэг 12-ын бөөрөн дээр одоо урагшлаад байгаа юм болов 12-ын бөөрөн дээр одоо урагшилж байна. За 58 дугаартай Бархас одын одоо хурдан алдар тайлаг одоо энэ урагшилж байгаа. За ер нь одоо үзүүрлэг бол одоо шилмэл тайлагнууд бол одоо хурдан тайлагны уралдааны хөдөөд нэлээд одоо холдсон да. За Мадрал цэцгийн Баасан жавлын одоо хурдан тайлаг одоо урагшлах нэ. Үзүүр дээр очиод одоо уралдахад бол байх газаргүй те. Нэлээд хэдэн тэмээнийхэн буруу талаар нь дуулаад бас одоо өнгөлөө одоо зутгаж орж байна. Одоо Бархас одоо од гэрлийн одоо хурдан тайлаг Өмнөг аймгийн Цогтгоо сумын алдарт бай Төвдөнөржин Хосбаатарын одоо хурдан шар тайлагнуудын ар дээр ирсэн. За энэ 5 тайлагны өнгөн дээр 18 дугаартай уралдааны Өмнөг аймгийн Баянган сумын аймгийн алдарт уяач Шаавтрын мөнх төвшингийн одоо хурдан тайлаг төвшиг гэдэг нэрээр нь одоо төмөө олон сайн мэднэ дээ. Энэ 5 тайлагны өнгөн дээр 18 дугаартай хурдан тайлаг одоо уршилж байгаа. За энэ 4 тайлагны урд дээр одоо энэ жижиггүй хөдөлсөн бол одоо Өмнөг аймгийн Цогцсон сумын угуул Их говь урд галын уяач аймгийн алдарт уяач Монгол улсын ураг тариаланч Гасангийн Тамчигойн одоо хурдан шар тайлаг одоо уршилж байгаа. Бас л одоо энэ жил хурдан байгаа да шилбэн тайлаг их ирээдүйн төмд одоо очиж одоо 4 удаа хурлалсан. За уралсан болгондоо бас айраг төр авах магадлал өндөр дээгүүр одоо урсуулж байгаа. За Төвдөнөржин Хосбаатарын одоо хурдан тайлаг жоохон хантаарах гэдэг юм болоо да. Энэ 4 тайлагны яг ардаар их гоё болд галынхан бол одоо ийм сайхан уралдаанч нараа өмсгөлтэй жигдрүүлсэн байгаа. Хаа газар одоо очиж уралдахад бол одоо их говийн хурд галын үеийн уралдаанч хүүхдүүд байна. Уралдаанч нар байна гэж одоо танигдахаар юм байгаа. За 4 тайлаг одоо урагшилж байгаа. 5 тайлаг 6 тайлаг гараа авцсан. Ингээд 7 дээр бол одоо Гасангийн дамжигаа одоо хурдан тайлаг 8 дээр одоо их гүйн хурд галын уяач Хосбаатарын одоо хурдан тайлаг хамгийн цаадлаар аймгийн сумын Өмнөг аймгийн Цогцсон сумын уяач Бадар цэцгийн Баасан жавлын хурдан тайлаг. За үзүүрийн 5 тайлагны ар дээр 6 дээр Өмнөг аймгийн Баянган сумын аймгийн алдарт Шаавтрын мөнх төвшингийн хурдан тайлаг байгаа. За ингээд одоо хурдан тайлагуудаа үзүүр дээр ихэд Өмнөг аймгийн Баян далай сумын аймгийн алдарт уяач Хосотын жавхлан төвсийн одоо хурдан алдар тайлаг үзүүр дээр тарлаж одоо орж ирж төмөө олныг одоо висгэж байна. Өнгөний тайлаг нэлээд одоо тасарсан байлаа гэдэг нь бол үзүүрийн тайлагнууд бас арай их одоо гүйсэж одоо орж ирлээ. За энэ жил одоо орж байгаа 2 дээр одоо Улаанбаатарын одоо Баавар шар одоо орж байна. 3 дээр Алтан цэцгийн од гэрлийн хурдан шар тайлаг орж байна. 4 дээр Өмнөг аймгийн Булган сумын уяач Түн баярын одоо хурдан шар тайлаг айргийн 4-т одоо хурдалж байна. За ингээд эхний 4 тайлаг бол одоо хол тасарч одоо орж ирсэн. За ингээд эхний 4 тайлаг бол одоо бас ингээд бидний 5-6-гийн тайлаг одоо авч явахад бол хол тасарсан байлаа. За арын 2 тайлаг одоо Бадар цэцгийн Баасан жавлын тайлаг цаалаар болсон маань Гасангийн дамжигаа одоо хурдан тайлаг шар тайлаг. За ингээд айргийн 5 дээр аймгийн алдар Гасангийн дамжиг одоо хурдан тайлаг Бадар цэцгийн Баасан жавлын тайлаг 6, 5 дээр Наран мандахын одоо хурдан тайлаг 7 дээр Дундгой аймгийн Дэлгэр хангаас өмж Бацаагны тайлаг 9 дээр Шаавтрын мөнх төвшингийн тайлаг 10 дээр Өмнөг аймгийн 3 төсөмийн уяач Бархас одын хурдан тайлаг 11 дээр Хосбаатарын Төвдөнөржин Хосбаатарын одоо хурдан тайлаг одоо хурдаллаа. За ингээд одоо хурдан тайлагны уралдаа үнэхээр одоо үзүүштэй сайхан уралдаан боллоо үзэгчтэй. Тэр тайлаг сайхан уралдаж өнөөдөр төрүүлээ баяр хүргье. За баярлалаа. За тайлагныхаа талаар яриа. За энэ манай ботхон тэм байгаамаа. Манай буурлын буян гараа сайхан уралдаж байна. Эцэг нь бол Баянган аймгийн Баян өндөр сумын аймгийн алдарт байж амар зяахын ботхон тэм. Эцэг нь тэ манад би аваа тэгээд авцраад гарсан анхныхын толгой. Энэ жил их хурдан байгаа тий. Тэгээ энэ жил хурдан байгаа. Энэ жил 5 уралдаж 2 төрүүлж 3 харигдлаа. За наадам зохион байгуулж байгаа юм байна. За наадам зохион байгуулж 11 алдартай тэгээд улсын дээд цолон төрөөр хэрэгч өрөө өдөө. За баярлалаа. За баярлалаа. Баавар шар өнөөдөр сайхан галынхаа нээлт болоод тань одоо энэ сайхан наадамд бас ам үзүүлээ баяр хүргье. За баярлалаа. Сайхан өнөөдөр сайхан галын нээлт болоод сайхан олон алдартнуудын наадамд сайхан ам үзүүлсэнд баяртай байна. За
Баавар шир хэд хуралдаан болчихвоо. Энэ жил одоо 8 уралдаж байна. 8 урал 4 төрүүлж 3 харигдлоо та. Энэ жил сая 8 хожууллаа. За тэгээд олон бах амжилт хүсье. За баярлалаа. Тайлга гурууллаа баяр хүргэё. Тайлга гуравсан их баяртай найзынхаа мэлалганы наадам тийч тайлга харигдууллаа. За тайлагны талаар. Тайлаг бол манай Баян өндрийн амар зайгийн хурдан хөх хатныхын төлөө байгаамаа. Амар зайдаа баярлалаа гэж хэлье да. Хурдан тэмээ өгсөн байна. За хаана оруулчих тэр. За ирээдүйн хурдад 15-аар орсон. Мандал аваад 10-аар орсон. Тэгээ энд ирээл хайрглаа да. Гурвал уралж байна одоо. За баярлалаа. За Өмнөг аймгийн Мандал сумын хошоо авраг тэмээчин Цэрэгийн сугуурсран болон за Ачцээ улс аймаг сумын алдар туяачид за их говийн урд галын уяаны нээлтэн зориулсан баян наадмын хурдан тайлагны уралдаанд төрүүлж яригдсан тайлагнуудын бай шагналыг одоо гардуулах үйл ажиллагаа бас зохион байгуулагдаж байна. За ингээд одоо хурдан тайлагны уралдаанд төрүүлсэн тайлагийг тэмээгээр байлж төрүүлсэн тайлагийг за өрөмшил медаль, алтан медаль за 1 сая 500 мянган төгрөгөөр одоо байлсан байгаа. За мөн одоо бас амуу үзүүнд одоо хурдалсан тайлагын тэмээ за 1 сая төгрөг өргөмжлөл медалаар одоо байлсан. За харин 3 удаа хурдалсан тайлагийг за өргөмжлөл медаль одоо мөн тэмээгээр байллаа. За харин 4 удаа хурдалсан тайлагийг өргөмжлөл медаль тэмээ за 500 мянган төгрөгөөр одоо байлсан. За харин 5 удаа хурдалсан тэмээг за мөн одоо бас тэмээ за мөн өргөмжлөл медаль 500 мянган төгрөгөөр одоо шагнаж бай шаглалыг гардуулсан байгаа. За ингээд тайлагны уралдаанд бас төрүүлж яригдсан тайлагнуудын за амуу үзүүнд одоо хурдалсан тайлагийг их говийн урд галын уяаны тэргүүн оюуны эрдэнэ болгон одоо бас ивент итгэсэн гэдгийг та бүхэнд дуулгаад даа байна. За түүнчлэн Монгол улсын Хөдөрийн Баатар тэмээчин Давхуугийн жижигийн хүү Лувсан сонмын гэр бүлийн зүгээс тайлагийг одоо хурдлуулсан 5 уралдаанч хүүхдийг тус бүр 100 мянган төгрөгөөр зохион байгуулагчдын зүгээс бэлэг дурсгалын зүйлээр одоо шагнасан байгаа. За тайлагны уралдаан бол за их говийн урд галын нээлтэн зориулагдаж мялалга болгож одоо уралцсан гэдгийг та бүхэнд хэлэхэд таатай байна. Сайхан мэрэгэн сайхан олон улсууд ирлээ. Дор нөгөө дундгоо тэгэл Баян хонгороос одоо манай найзын тэрэг хөрвүүлсэн ирсэн Монхон тэрэг бүгд гэр бүлээр хөрвүүлсэн ирсэн би энэ наадмыг их сайхан боллоо гэж. Ихэм сайхан ээжийн нэрэмжт боллоо. Ээжийнхаа талаар бас ярих үү? Хоёр охин байдаг байхгүй юу. Тэгээд манай ээж ихтэй настай хүн ирж хүндлэхэд үзүүлсэн би тэгээд ээжтэй их баярлалаа. Тэгээд одоо манай агуунах гэж бас нэг сайн имийг тэмээг сайн өгжүүлсэн бас их нямгой гэж нямын отхон дэлгэр гэж хүн байдаг байхгүй юу. Тэр нь бас их сайн тэмээтэй. Тэгээ бид чинь бас хоорондоо сэлгээгээ хийдэг. Тэгэл энэ галаг байгуулалт ингээ уяач холбоонд юу хахад би энэ оюун өрлөг төвдөн орж гэж 5 үүтэй манай оюун өрлөгч 5 үүтэй л дээ. Тэгээ тэр хэдэн үүднээ би их хөдөлмөр зарнаа бас их загнаа бас. Тэгээ бас би ч тэргэн бас яг уяач санаатай юм байгаа. Би чинь багаас тэмээ үйсэн юм. Жамингийн төгшин баяр гэж манай хадван төлөө жамингийн төгшин баяртай би чинь 93 онд хаа би чинь 93 онд гэхээр би 83 10 настай тэмээг нь унж байсан. Хурган хайрстан дээр 500 цаг төгрөг авч уралдаж байсан. Тэрэн дээр би төвшөхийн тэмээг унтруулаад тэгэл тэрнээс хойш тэмээд их сонирхолтой болсон да. За эрхэм хүндэт үзэгчид та бүхэндээ өргөн барьж байгаа Өмнөг аймгийн Мандал сумын аймгийн хошоо аврага тэмээчин Цэрэгийн сугур сүрэн за Ачцээ алдарт байшдын цолны мялал баяр наадам их говийн хурд одоо галын нээлтийн одоо баяр наадмын хурдан одоо торм гарааны 6 дээрээс эргэж байгаа торм очиг одоо үзэгч та бүхэн харж байна. За өнөөдрийн баяр наадмын хурдан тормны уралдаанд нийтдээ 41 одоо хурдан торм одоо бүртгэгдсэн байгаа гэдгийг та бүхэндээ хэлье. За энэ намар өвлийн уралдаануудаас хурдан байгаа олон цагаан одоо тормуудаас өнөөдрийн баяр наадмаас бүртгэгдсэн байгаа. 18 дугаартай энэ Өмнөг аймгийн Цогтуусмын уяач Батхуугийн торм одоо дундуурхан гараад уршилж байгаа харагдах юм. За Өмнөг аймгийн Цогтуусмын аймгийн алдарт байш Доодоржийн баяр сайхны одоо хурдан жижиг шар торм одоо үзүүрийн тормуудаа гараад одоо уршиллаа. За өнгөний тормууд нэлээд ширүүг хүлдэ гарч хурдан тормны уралдааныг хөдөлсөн шүү тунгадахгүй үзүүр дээр чухал хэний ямар уяач хурдан торм өнөөдрийн баяр наадмын хурдан тормны уралдааныг хөдөлж уралж байгаа харъя. За Өмнөг аймгийн
44 дугаартай уралдааны Өмнөг аймгийн зогтоосон мэж өсөх жаргалын одоо хурдан дормод гарсан байна. За 3 дээр одоо энэ Өмнөг аймгийн Номгон сүмийн уяаж Бачаргалын сайн зэрэг одоо хурдан дормоо гараа явьсан болоод за Дунд аймгийн Дэлгэр хангай сумын хариата говийн урдгалын уяаж сумын алдарт уяаж Нямын хотгон дэлгэрийн одоо хурдан шар дорм за өнгөн дээрээ бас одоо гараа явьчлаа. За ингээд өнгөний 3 торм одоо гарсан бол 4 дээр дахиад одоо жижигхэн шар торм одоо орж ирсэн. Энэ Өмнөг аймгийн Мандлай сумын аймгийн алдарт байж Төвшин баярын сугуурсрынгийн Төвшин баярын хүү Төвшин төгсөө одоо хурдан дорм одоо гарч байгаа шиг байна. 62 дугаартай торм Дунд аймгийн Дэлгэр хангай сум уяаж Бачаргалын дорм одоо сараас төлгөж байна. За ингээд манай зурлаач хойшоо суугаад арын тормны бүрэн дөрөн одоо та бүхэндээ харуулсан. За ингээд одоо өнгөний тормуудыг харуулж ирэхэд Өмнөг аймгийн Мандал аваа сумын аймгийн алдарт байж сугуурсрынгийн Төвшин баярын хүү Төвшин төгсөн одоо хурдан дорм бол одоо өнгөн дээр одоо гарч ирсэн байна. Өмнөг аймгийн Мандал аваа сумын аймгийн алдарт байж Алтан цэцгийн одгөрлийн одоо хурдан дорм одоо 2 дээр одоо гарч ирсэн байна. 3 дээр Өмнөг аймгийн Цогтбоо сумын аймгийн алдарт байж Тоодоржин Баяр сайхны одоо хурдан жижигхэн шар тормдэр ягаан малгайтай уралдаан чумсан жижигхэн шар торм. За түүний харлаар 99 дугаартай хурдан хүрэн торм одоо гарч ирсэн байна. Энэ торм бол Өмнөг аймгийн Цогтбоо сумын аймгийн алдарт байж Тоодоржин алдар сайхны хөө сайн зөвхтийн одоо хурдан торм одоо гарч ирсэн бол цаатал дээр нь 141 дугаартай Баян хонгор аймгийн Өмнөг аймгийн Номгон сумын уяач Баяр жаргалын отхон бэлгийн одоо хурдан дорм одоо хүрэн дорм одоо гарч ирсэн байна. За хамгийн цаатлаараа Дунд аймгийн Дэлгэр хангай сумын алдарт байж Нямын хотгон дэлгэрийн 2 торм одоо гарч ирсэн. За ингээд өнгөний нэг 11 торм бол одоо өнөөдрийн Баяр наадмын хурдан тормны уралдааныг хөдлөөд арын тормносаа нэлээд зэрэг юм боллоо. Ингээд хурдан тормны уралдааныг их говь хурдгалын уяач Зугуурсрынгийн Төвшин баярын хүү Төвшин төгсөн одоо хурдан дорм өгтөсөн бол аймгийн алдарт байж Алтан цэцгийн одгөрлийн шар дорм 2 дээр одоо урагшилж байгаа. За их талаараа Монгол улсын алдарт байж Мөнхтөлийн мөнх үеийн одоо огшилтаа хурдан дорм 2 дээр одоо гарч ирсэн байна. За хамгийн наадлаар цэнхэр өмдөлтөй улаан одоо их говийн хурдгалын одоо өмсгөлдөө уралдаж байгаа шар дорм бол Нямын хотгон дэлгэрийн одоо хурдан дормоо. За аргагүй одоо Дунд аймгийн Дэлгэр хангай нутагтаа бол одоо Нямын хотгон дэлгэрийн уяачийн Малчингийн мод бол одоо ботхон дормнууд бол одоо олон сайхан дормнууд тэмээнүүд одоо төрөн гарч байгаа шиг үзэгчтэй. За ингээд одоо өнгөний нэг 7 торм одоо салж байгаа юм болоо. 7 дээр Өмнөг аймгийн Номгон сумын Бачаргалын сайн зэргийн одоо хурдан дорм. За өнөө жил одоо энэ Өмнөг аймгийн Хөрөм сумын Жанжин багт одоо очиж одоо айрагдж байна гэж дуулсан. Бооцол 2 уралдаан төрүүж айрагдж ирэх гэж дуулсан торм бол 7 дээр одоо гараад ирсэн байна. 6 дээр Тод 9 дугаартай уралдааны замд дурдсан Шамбур малгайтай хөгөд унтсан. За ингээд одоо Өмнөг аймгийн Цогтбоо сумын аймгийн алдарт байж Тоодоржин алдар сайхны хөө сайхан сайн зөвхтийн одоо хурдан дормоо. 6 дээр одоо уршиж байгаа. За цаатлаар бол одоо Нямын хотгон дэлгэрийн 2 торм одоо уршиж байгаа юм байна. За ингээд наатлаар бол одоо энэ Өмнөг аймгийн Цогтбоо сумын Мандал аваа сумын аймгийн алдарт байж Төвшин баярын хүү Төвшин төгсөн одоо хурдан дорм. За тэр улаан малгай дарга бусдаа уралдаан чуулсан торм болвол Өмнөг аймгийн Баян сумын аймгийн алдарт уяаж Алтан цэцгийн одгөрлийн торм байгаамаа. 4 дугаартай халдар торм араас нэлээд зүтгээтэй. 8-9 буурин дээр Өмнөг аймгийн Цогтбоо сумын аймгийн алдарт байж Тоодоржин Баяр сайхны одоо хурдан жижигхэн шар торм одоо уршиж байна. 10-ын буурин дээр одоо уршиж байгаа юм шүү. За 6 торм одоо жоохон салах шинжлэх хандсан. 4 нь бол одоо их говь хурдгалын уяаны өмсгөлтэй энэ одоо галаас одоо гарч ирсэн тормнууд одоо уршиж байна. За 7 дээр цаатал Бачаргалын сайн зэргийн торм тууллаа үзэгчтэй. 44 дугаартай хүрэн тормод дурсан Өмнөг аймгийн Цогтбоо сумын уяаж өсөх жаргалын торм 44 дугаартай энэ өнгөн дээр усулж байгаа одоо жоохон хөлөөхөн чинь сулраад цохон сууж байгаа юм шиг байна. Өмнөг аймгийн Цогтбоо сумын уяаж өсөх жаргалын одоо хурдан торм ард дээр 4 дугаартай торм. За 10-ын буурин дээр бол одоо Өмнөг аймгийн Цогтбоо сумын аймгийн алдарт байж Тоодоржин Баяр сайхны торм одоо уршиж байгаа. За манай зурлаач бүр суугаад арын тормнуудыг одоо та бүхэндээ харуулж байна. Араас энэ улаан малгайтай улаан цамцтай хөгд унтсан хурдан торм бол Дунд аймгийн Дэлгэр хангай сум байж Болдбаатарын торм байна. Төвний уралдаар халдар торм одоо орж ирсэн. Энэ торм бол Өмнөг аймгийн Баян сумын залуу уяач Цэндживийн хад баатрын одоо хурдан галдар тормоо. За Баян хонгор аймгийн Баян өндөр сумын аймгийн алдарт уяач ган төмрийн мөнгөтэй буюу монхын одоо ботхон тийм ээ. Энэ зун одоо энэ намар өвлийн уралдаанд их хурдан байгаа уралсан болгонд харагдаж төрүүлж байгаа юм галдар торм ороод ирсэн бол наатлын цагаан галдар торм бол одоо Дунд аймгийн Дэлгэр хангай сумын байж Болдбаатарын торм борон байна үзэгчтэй. За 4 дугаартай энэ торм бол одоо хараахан сайн мэдэж танихгүй байна да. За ингээд одоо энэ хоёр торм бол одоо өдрийн 6 тормны араас зүтгээд одоо сарагч сайхан урагшлаад өдрийн тормодор очиод одоо уралдахыг бол байх газаргүй боллоо. За наатлын одоо Дунд аймгийн Дэлгэр хангай сумын байж Болдбаатарын одоо хурдан цагаан галдар торм цаатал нь одоо Өмнөг аймгийн Баян аваа сумын уяач Цэндживийн хад баатрын одоо хурдан дорвоо. За Цэндживийн хад баатрын дормж одоо хурдан байгаа даа үзэгчтэй. За 141 дугаартай уралдааны зэмцэн отхон бэлгийн дорм одоо бас одоо урагшилж байгаа. За тэр одоо нэлээд одоо цогоо торшилж байгаа жоо харах шалж болсон. За хийн дээр бол одоо Өмнөг аймгийн Цогтбоо сумын аймгийн алдарт Тоодоржин Баяр сайхны урд нь цагаан дорм одоо орж ирсэн. Тоодоржин алдар сайхан Тоодоржин Баяр сайхан гэдэг одоо олон одоо сурд хурдан нэмээд өгөөж хурлуулж байгаа. Түүний хүүдүүд нь сайн зөв гэдэг олон одоо хүүхдүүд одоо мөнгөн зөгт гэдэг одоо олон хүүхдүүд одоо тэмээ ойж хурдлуулж байгаа. За энэ нөгөө өнгөж уралдаад байсан Өмнөг аймгийн Мандал сумын аймгийн алдарт Сугуурсрынгийн Төвшин баярын хөө
төгсөн одоо энэ шар турм жоо цаашаа хадуураад гараа авчлаа үзэгчтэй. Жоо хойшоо суучих шиг боллоо. Сая хадуураад гараа авчих шиг боллоо. За одоо ингээд өнгөний 4 турм одоо салж байгаа юм байна да. Өмнөх өнгө зөгтөөсөн аймаг алдарт байж алдар сайхныг сайн зөгтийн турм одоо явж байгаа 5 турм биш үү. За сайн зөгтийн турм наалталтаа явж байна. За цааталт нь бол одоо өмнөх аймгийн Номгон сумын уяаш Бачралын сайн зөргийн одоо хурдан турм 9 дугаартай хурдан турм. За өмнө Дундгой аймгийн Дэлгэр хангаас умаарай их говийн хурд галын уяаш Нямын хотон дэлгэрийн одоо 2 турм. За өмнөх аймгийн Баян талаас аймаг алдарт уяаш Алтан цэцгийн одгөрлөлийн одоо хурдан шар турм гэсэн. Алтан цэцгийн одгөрлөлийн шар турм одоо уралдаанч цаатан дээр улаан малгайтай хар хувцастай уралдаанч одоо унтсан. За ингээд энэ 5 турмын хооронд таатайхан одоо өрсөлдөөнтэй өдөөштэй уралдаан гарахыг одоо баях газар бол боллоо одоо үзэгчтэй. 5 турм одоо арын турмаас нэлээ салцсан байгаа. За сайн зөгтийн турм бол одоо яг ар дээр нь яваад байгаа. За араа Цэндчивийн Хадбаатарын одоо хурдан галдар турм орж ирж байна. Сивэлзэл одоо орж ирсэн. Сэлүүхөө орж ирнэ штэ. Цэндчивийн хар турм бол одоо өмнө Баянгар аймгийн Баян өндөрсөн аймгийн алдарт уяач. За 1989 90-ад оны Монгол улсын одоо Тэмээний Монгол улсын авраг малчин Цэдэндэржин ган төмөр гэдэг үний одоо хөө Цэдэн ган төмрийн мөнгөтийн одоо ботхон тэмээ Монг гэдэг нэрээр одоо Монгол даяар хандахгүй сайн мэдэндээ олон сайхан одоо ботхон тэмээнүүд нь Монголын хаа газар одоо очиж сайн одоо уралдаж байгаа. За ингээд Цэндчивийн одоо хурдан галтар турм одоо ороод ирсэн. Цэндчивийн Хадбаатарын галтар турм одоо ороод ирсэн. За сайн зөгтийн турм жоох үлдэх гээд байна уу да. Өмнөх аймгийн зөгтөөсөн аймаг алдарт байж даваадэрж алдар сагныг сайн зөгтийн турм жоох үлдлээ. За Цэндчивийн Хадбаатарын одоо хурдан турм цаатлаар зүтгэлээ бүтэн биеэрээ гарч ирлээ үзэгчтэй. Нямын отхон дэлгэрийн турм бол 2 дээр шүү үзэгчтэй. Алтан цэцгийн одгөрлөлийн турм 5 дээр юм байна үзэгчтэй. За ингээд сайн зөгтийн турм одоо жоох үлдчихээ шүү. Өмнөх аймгийн зөгтөөсөн аймаг алдарт байж алдар сайхны хүү сумын алдарт байж сайн зөгтийн турм одоо үлдсэн. За 5 дээр өмнөх аймгийн Баян талаас аймаг алдарт алтан цэцгийн одгөрлөлийн одоо хурдан шар турм тайлаг 3 луулсан байгаа. Шилбэн тайлаг 3 луулсан байгаа. 4 дээр өмнөх аймгийн Номгон сумын уяач Бачралын сайн зөргийн одоо хурдан турм 4 дээр шүү үзэгчтэй. За 5 турмны ордод тарлаа үзэгчтэй. Бариад одоо үндсэндээ төгсөн байгаа. Дундгой аймгийн Дэлгэр хангаас сумын Харьяат их говийн хурд галын уяач сумын алдарт уяач Нямын хотон дэлгэрийн одоо хурдан турм 2 турм 2 3 дээр одоо оршиж байгаа. За Цэндчивийн Хадбаатарын одоо хурдан хар турм цаатлаар одоо тарлаа. За ингээд одоо 440 милтэй хурдалж байгаа одоо дөмөкөө уралдааныг та бүхэн харж байна. Та өнгөний тархины 5 турмны хооронд нэг таатайхан өрсөлдөөн гарч иж үзэгчтэй. Тэмээний уралдаан ингэж хөгжиж хурдан одоо улам нэмэгцээр байгаа. Уяас ойлгомжгүй ийм л одоо гашширшаар байгаа шүү дээ үзэгчтэй. За Цэндчивийн Хадбаатарын турм бол одоо өнгөн дээр Нямын хотон дэлгэр уяачи 2 турм бол одоо 2 3 дээр 4 дээр сайн зөргийн турм 5 дээр алтан цэцгийн одгөрлөлийн турм за барайны үзүүрлүү үзэгчтэй үзүүрлүү орж ирсэн. За ингээд энэ сайхан баяр наадам хурдан турмаар амьдарч гээд за Цэндчивийн Хадбаатарын турм одоо төрүүлээ. Сайн зөргийн турм цаатлаар туулаад амын үзэнд одоо ордлоо. Нямын хотхон дэлгэр алдартын 2 турм 3 4 одоо ордолж өмнөх аймгийн Баян талаас аймгийн алдарт уяач алтан цэцгийн одгөрлөлийн одоо хурдан турм хайргийн 5-д одоо хурдалж байна. За бас үнэхээр үзүүштэй гайхалтай уралдааныг одоо 5 турмны уралдаа үзүүллээ үзэгчтэй. Үнэхээр одоо сайхан уралдаан болоод боллоо. За ингээд эхний 5 турм одоо арын турмаас холдож одоо орж ирсэн үзүүлэлгээс нэлээд таралж одоо орж ирсэн. За 6 дээр төвшин баярын төвшин баярын турм одоо орж иж байгаа шиг. 7 дээр баяр сайхны турм одоо орж ирж байна. За 141 одоо баяр жаргалын отхон бэлгийн турм одоо орж ирж байна. За цаатлаар сайн зөгтийн турм одоо 9 бөөрөн дээр одоо хуралж байгаа шиг байна. За ингээд та бүхэндээ бидхэн энэ сайхан баяр наадмын хурдан тормны уралдааны одоо хүргэлээ. За 54 дугаартай ноёны хосойрын хар турм 10 удаа хуралж байгаа шиг байна. Хурдаа нотлоод энэ сайхан баяр наадам төрүүлээ баяр өргөө. За баярлаа. За энэ чинь хурдан байгаа та. Хурдан байгаа. За турмныхон тухай ярил. За энэ миний турм Баянгар аймгийн Шинжисти Монгахаа маань ботхон байгаа маа. Монгахтаа баярлаа гэж хэлээ да. За наадам хийж байгаа хүмүүс та. За наадам хийж байгаа хүмүүстээ маш их баярлалаа. Бас намайг дэмждэг сайнаах пүүжах хоёртоо бас баярлалаа гэж хэлээ да хоёр ахта. Өнөөдөр сайн зураг усын цагаан наадам дэрж тормоо бас хайргдууллаа. Баяр өргөө. За баярлалаа. Наадам хийж байгаа бүхэндээ бас өнөөдөр мэндийг хүргээд сайхан наадам болж сайхан байна. За турмныхон тухай ярил. Энэ турм жил 5 6 дахь орлоо тий. За хаана авч байгаа. Хүрмэн нэг төрөлнийг ам ууцсан. Тэгээ орон тагтаа бас нэг төрүүлчихэд. Тэгээд нэг нь бас тэрээр да ясаа. За харагдсан. За наадам хийж байгаа хүмүүс та. За өргөн дэлгэр сайхан наадам болж байна. Эрүүл инг саруу сайхны хүчтэй да. 2 турм өнөөдөр сайхан
баяр наадам дайрагдлаа. Сэтгэлээ олохгүй тий. Тэгэлгүй ягаа. Хайхан байна миний хоёр төрөн. За торгонуудын талаар удам өгч талаар. Удам өгч яг ботхон нэмээ аялаа. Яг ботхон хоромноод байгаа. Өнөөдөр одоо алтан цэцгийн од гэрэлх маа сайхан наадж байна. Тором харагдуулаа баяр хүргэё. За баярлалаа. Миний тором Монгол Улсын алдартай Банжууны их талтай манай ботхон тором байна. За энэ жилийн хэд хуралдаан? За энэ ирээдүйн хурдад 25 орсон. За 2 дахь 3 дахь хуралдаан байна. 100 гол нэг төрүүл амаа үзүүлсэн. Тэгээд энэ дээр сайхан тавллаа. За баярлалаа. За Өмнөг аймгийн Мандаллаа сумын хошоо авраг тэмээчин Сэрэгийн сугар сүрэн агсны нэрэмжт болон за алдарт байшдын медаль баяр наадам их говийн хурд галын нээлтэн зориулсан энэ сайхан баяр наадам хурдан тормны уралдаан төрүүлж ярьсан тормуудын байшинглыг гардуулж байна. За ингээд төрүүлсэн тормыг тором 1 сая 500 мянган төгрөг өргөмжлөл медалаар амун үзүүдээ хурдсан тормыг за мөн одоо тэмээ 1 сая төгрөг өргөмжлөл медалаар арийн 3 удаа хурдсан тормыг тэмээ за өргөмжлөл 800 мянган төгрөг медаль өргөмжлөлөөр Аргийн 4 удаа хурдсан тормыг тэмээ. За өргөмжлөлийн медаль 500 мянган төгрөгөөр аргийн 5 удаа хурдсан тормыг за тэмээ мөн одоо 500 мянган төгрөг өргөмжлөлийн медалаар шагнаж урамшуулсан юм аа. За мөн түүнчлэн одоо төрүүлж аригдсан тэмээнүүдийн хүүхдүүдэд бэлэг за тус бүр 100 мянган төгрөгийг одоо бас гардуулан өгч баяр хүргэсэн байгаа гэдгийг та бүхэндээ дуулгахад таатай байна. За энэ дашин дуулгахад өнөөдрийн сайхан баяр наадмыг зохион байгуулахад за Өмнөг аймгийн Цогццгийн сумын угуул улсын аврах тариаланж Галсангийн дамжи за галынхаа одоо баяр наадмыг 5 сая төгрөгөөр хэвэн тэтгэн оролцсон гэдгийг та бүхэндээ дуулгахад таатай байна. Эрхэм сайхан одоо ээжийн болоод за тэг өнөөдөр гал уяаны нээлтэн зориулсан баяр наадам бас өргөн дэлгэр сайхан боллоо. Тэг сэтгэлээ бас хуваалцахгүй тий. Баяр наадам маань өргөн дэлгэр үнэхээр сайхан боллоо. Сэтгэл дүүрэн ерөөсө огсоор байгаа л ерөөсө наадмадаас олж өндөрлүүлээ тий. За тэгэхээр одоо бас энэ тэмээ соёлын түүхэнд одоо бас энэ гал уяаг одоо бас танаахан одоо сайхан зохион байгуулж бий болголоо. Тэгээ их говийн хурд галын нарийн бичгийн одоо бас хариуцлагатай ажлыг бас хийж байгаа юм байна. Тэгээд энэ сайхан уяа галынхаа талаар бас ярихгүй юу? Ач холбогдлын талаар тийм ээ, зорилтын талаар бас ярихгүй тийм. За тий. Бид одоо ингээд хамтарч тэмээг уяад ерөнхийдөө 10 гаруй жил болсон. Тэгээд гал уяа гэдэг имийг байгуулъя тийм ээ. FCG одоо хамтдаа байх одоо хамтын хүч хөдөлмөр гэдэг ерөөсөө үр дүн хамаагүй илүү байдаг. Тийм учраас бид нар гал уяа гэдгээ байгуулъя гэдээ 2 жил ярилцаад одоо тэгээ энэ жил гал уяагаа албан ёсоор байгуулад удирдлага юм томлоод ингээд явж байна. За уяа гал байгуулсны ач холбогдол давуулах юм тэмээ соёл гэдэг одоо ерөөсөө өдрөөс өдөрт жилээс жилд хөгжиж байна. Бид нар одоо давуу талаа ашиглаад тийм говийн биднэрт байгаа боломж ерөөсөө тэмээн дээрээ суйрлал энэ боломжоо л ашигласан. Тэгээд одоо бүх зүйл ерөөсөө уяа гал болоод хамтарч ажиллахад ерөөсөө давуу талтай тийм ээ уяа тэмээгээ хуваагаад явах боломж нь байдаг. Дурлаа наадмууд давхцдаг тийм ээ нэгэндээ дэм болоод тийм ээ хуваагддаг, хуваарлагддаг. Тэр бүх тал дээр одоо давуу талтай. За тэгэл нэг өсвөргөө юм ажил тэмээнийхээ ажил юмыг хийсэн ч гэсэн олуулаа болохоор ерөөсөө хамаагүй л илүү үр дүн гардаг. За тэгээд өнөөдөр бас танаахны зохион байгуулсан наадам бас өргөн дэлгэр боллоо. Зорж ирсэн орос хүмүүстэй бас талархал төвшүүлэхгүй те. Бас товчхон бас статистик мэдээлэл бас өгөхгүй те. Тий. Манай гал уяаны буюу одоо ээжигийн тэмээчин ээжигийн дурсаж алдарч шуулах энэ сайхан түүх дурсамжийг маань өмнө говийн 15 сум тийм ээ. Тэр бол ерөөсө хамгийн бахархалтай бид нар одоо ерөөсө хамгийн их баярлж байгаа нь тэр нь. Өмнө говийг тэр чигээрээ бүх тэмээн сонирхогчд тэмээн спортыг хөгжүүлж байгаа, тэмээн соёлд үнэтэй хувир нэмрээ оруулж байгаа бүх тэмээчд уяачд маань ингээд өргөн бүрэлдэхүүнт 15 сум орлоо. Өмнө говь, дорн говь, дунд говь гээд говийн 3 аймаг орлоо. Тэгээ говийн 3 аймаг орлоо. Энэ бол ерөөсөө маш ач холбогдолтой. Бид нарыг маш их олон тийм ээ цастай устайд холоос, ойроос зорж ирсэн, хүндэтгэл үзүүлж ирсэн тэр бүх уяачдаа тэмээг хайрлж хамгаалдаг бүх хүмүүстэй тэмээний бүх зүтгэлтнүүдэд одоо маш их баярлалаа. Маш их талархаж байна да. За энэхүү эрхэм мөндөд үзэгчид та бүхэндээ бүдгэн энэ удаагийн тэмээний баяр наадмын нэвтрүүлгээр Өмнөг аймгийн Мандаллаа сумын харьяат аймгийн хошоо авраг тэмээчин Сэрэгийн сугар сүрэн агсны нэрэмжит түүний ачцын алдарт баячдын цолны медаль баяр наадам их говийн хурд галын одоо нээлтэн зориулсан баяр наадмыг бүрэн эрхээр сурвалжлан нэвтрүүлэг болгож одоо хүргэлээ. За нэвтрүүлэхэд бид бүхэнтэй хамтран ажилласан Сэрэгийн сугар сүрэн агсны үр хүүхдүүд ачцын нар болон за их говийн хурд галын хамт олондоо талархал төвшүүлье.
За ингээд та бүхнийг тэмээ хэмээх Тэнгэрлэг амтан үргэлж ивэж их говийн хурд галын уяачид маань улс бүс аймаг сум орон нутгийн наадмаас олон сайхан айраг төрөг өртөж энэ сайхан галаас энэ сайхан ургуудмаас алдар цуутай олон тэмээчид төрөн гарахыг ерөөлийг өргөн дэвшүүлж энэхүү нэвтрүүлгээ жаргаж байна. За нэвтрүүлэгтээ хамт үзэгч та бүхэндээ баярлалаа. Ингээд дараагийн нэвтрүүлгээр уулзлаа. Түр баяртай.